Өдрийн мэнд хүргэе. Mining Pulse podcast ээлж дугаараар уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдрийн дугаарт ирсэн зочдоо танилцуулъя. За урилга хүлээж авч хүрэлцээрсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бид бүхэн цэнгүүн гишүүний бас одоо их хурлаар оруулж байгаа бүгд найрамдах Монгол Ард улсад эрх олгох тухай хууль гэдэг те энэ хуулийг одоо хүчингүй болгох тухай саналыг бас ингээ оруулж исэн. Тэгэхээр энэ хуулийн талаар бас яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр хэдүүлээ слайд руу анхаарлаа хандуулъя. За өнөөдөр Монгол улсад бол 2019 онд бол дотоодын нийт бүтээгдэхүүн нь бол 81 их найт хүргэсэн байна те. За 2000 үнээс төрийн өмчт үйлдвэрийн газруудад 79 их найт төгрөгийн одоо өртөгтэй хөрөнгөнүүд төвлөрсөн байна те. За үүний 57 их найт нь Эрдэнэс Монгол нэгдэлт гэдэг. Тэгэхээр уул уурхай одоо гол одоо корпорац одоо төрийн өмчт компаниудыг базж байгаа Эрдэнэс Монгол нэгдэлтээр үүний бараг одоо 80% нь ч те. Тэгэхээр эдгээр маань ингээд төсвийн бидний ярьж байгаа одоо жилийн төсөвтэй бараг дүүцгөөс хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал те яригдж байна энэ дээр. Тэгэхээр энэ дээр бас бид нар одоо яг ямар хяналттай байдгийг ил тод байдлын тухай бид нар маш их ярьж байгаа боловч бас яг энэ талаар одоо мэдээлэл хараахан иргэдэд бол байдаггүй л дээ те. Тэгэхээр яг энэ маань бас яг энэ эрх олгох тухай хуулийг хүчингүй болгохтой бас ямар үеэлтэй холбоотой хамааралтай. Яг нь анх энэ хуулийг яагаад харах болсон бэ гэхээр 6 сарын 2-нд нэг айхтар том дэлбэрэлт боллоо шүү. Та бүх санаж нөгөө цахилгаан станц 3 дээр гардаг дэлбэрэлт. За тэн дээр нэг хүн өөд боллоо. За ингээд эрчим хүчний салбарт ах ер нь энэ төрийн өмч компаниуд үйл ажиллагаа доголдоод байна. 70 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа станцууд мань гучирсан хэрнээ бид бүхэн одоо шинжилэл хийж чадахгүй байна. Дээрээс нь шинэ хөрсрүүдэд барьж чадахгүй байна. Ер нь одоо энэ социализм үеэсээ яаж гарч одоо дараагийн одоо шинэ шатлуу гарах уу гэд. Тэгээд явж исэн ч гэсэн нэг юм эрчим хүчний реформыг гаргалаа хийлээ. За үн тарифтай холбоотой асуудал байд юм байна гэд салбарынхан бол хэлсэн. За тэрнтэй холбоотой жилийн өмнө бол яг за тарифын нолыг өртөгтөнд нийцүүлээ гэд нэлээд 8 жил шахуу баг огт тарифт өөрчлөлт оруулахгүй байж байгаад цахилгааны тариф эргэцч тэмцсэн. Ягаад тэгэхээр бид нар чинь нөгөө хуучин цахилгаан станцуудын хуучирсан төхөөрөмжүүдийг харууллаа. Ямар юм бэ энэ ч одоо хэддгээр зууны төхөөрөмжүүдээр ажиллаад байгаа юм бэ. Нэрээ бид нар чинь манай хот чинь одоо тоггүй болох эрсдэлтэй байна гэд. За тэгээд эргэцч гэсэн дэмжиж явсан. Гэтэл өөр дагуурт нь болохоор энэ чинь нэг 550 тэрбум төгрөг цуглараад тэрний 80 тэрбумыг хүчин цахилгаан станцын засвар руу явсан. Тэрнээс 300 нь бол одоо нөгөө бөөрөлжүүдийн цахилгаан станцыг шинээр баригдаад байгаа. Тийшээ бол шилжиж орсон байгаа байхгүй. Тэр шинэ хөрсөрлөө орсон гэсэн үг. Тэгээ бид нар чинь бол одоо бодтор бол одоо нэг хуучин цахилгаан станцууд дэлбэрлээ гэж иргэдээс айлгаж мөнгө авчаад тэгснээ шинэ станц барьж байгаа юм лөө мөнгө оруулсан байгаа байхгүй. За тэгээд ТЭЗ 3 дээр асуудал цаашаа яаж үргэлжилсэн гэхээр засгийн газраас болохоор бет томилсон. За тэгээд тэр бет томилж байгаа нь болохоор ТЭЗ 3 дээр ямар нэгэн одоо удирдлагын хяналт, за шалгалт, за энэ ч одоо төрийн өмч бодлого зохицуулалтын газраас одоо ингэ дээшээгаа ингэ явах хэрэгтэй шүү дээ. Тэр процессуудыг бүгд алгасаад тэгээ бие төлөөлөгчийг түн томилчихж байгаа. За тэгээд тэр нь болохоор үйл ажиллагаа хэвийн нойронд оруулах хэрэгтэй гэдэг төрийн нарийн хийдэг гэсэн одоо Тамбирт гэдэг хүн 6 сараар бол томилогдоод ажиллаж байгаа. Удахгүй ажлынхаа тайлангуул гаргаж хэлэх баг. За тэгээд ямар хуулиар ер нь ингэж орчсон юм чи одоо манай Монгол улс компани тухай хууль байгаа, хөдөлмөрийн тухай хууль байгаа. Тэр бүх хуулиуд за тэгээд нөгөө хяналтын тогтолцоо гэдэг энэ зүйлүүд байхгүйгээр хажууд нь шууд ингэж бет. Тэгээд тэр бүрийн эрх төлөөлөгч нь бол асар том эрх мэдэлтэй очиж байгаа. Ямар нэгэн хөдөлмөрийн маргааныг бүтцийг тэнд байгаа одоо ажилтнуудыг ажлаас нь чөлөөлөх яхад бол ямар ч нөгөө үндэслэл шаардлагагүйгээр шууд хийчих болно. Ягаад гэхээр энэ чинь онцгой дэглэм тогтоож байна гэсэн үг. Тухайн газар. Онцгой дэглэмийг ямар үед тогтоогоод байна гэхээр энэ чинь бол одоо улс оронд маш хүнд нөхцөлөд тулгарсан байгаа дайны байдал ч үгүй юм уу те. Хүнсний хомсдолд орсон байгаа байдал ч үгүй юм ингээд байгалийн гамшигч үгүй юм. Ийм үед тогтоодог зүйлийг бид бүхэн шууд одоо томилсон. За тэгээд бүгд наймс Монгол улс ард улс эрх олгох тухай хууль гэдэг хуулийг ашиглаж байгаа. Тэр нь 1991 онд анх гарсан. Тэр нь бол нөгөө манай улс чинь социализмоос зах зээлийн эдийн засаг руу шилжих. Энэ шилжилтээ хийх хугацаанд нөгөө нэг өмчийг яаж хуваах уу гэдэг
энэ асуудал гарч ирсэн. Нөгөө малыг малчтан за үйлдвэрийг бол үйлдвэрийн ажилчсан гэдэг концепт явсан чинь нөгөө айгүй олон үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжөө одоо төмөр замаар тээвэрлээд одоо хог болгоод тэгээд урагшаа гаргаад байгаа нэг асуудал тухайд гарч ирсэн. Тэгээд энээс нь сэргийлэхийн тулд энэ шилжилтийн хуулийг баталж гаргаж ирсэн. Тэр шилжилтийн үед зориулсан хууль. Тэгээд 1992 онд нь болохоор Монгол Улсын үндсэн хууль батлагдаад за энэ шилжилтийн үед ашиглаж ирсэн болон бүх 8 Монгол Ард улсын үед ашиглаж ирсэн хуулиудыг хүчингүүд болгоод тооцсон. Тэгсэн хэрнээ өнөөдөр бид 2019 онд ахиж энэ хуулийг амьлуулад тэгээд эрдэмтдээр одоо онцгой байдал тогтоосноор энэ эхэлж ирсэн. Ингээд энэс хойш болохоор айгүй олон газрууд дээр тавьсан. Тэг хамгийн аюултай нэг зүйл нь болохоор энэ чинь яг хуулийнхаа заалт нь бол их тодорхой одоо богино байдаг. Тэн дээр болохоор ингээд заасан байдаг. Өмчлөгчийн хэлбэр нь өөрөө ганцхан төрийн өмчлөлт компаниуд биш. Бусад бүх байгууллагууд орчиж болно. Хувийн хвшил орчиж болно. Тэрний нэг жишээ нь болгоно жижиг тавамдлага гэдэг. Тэнцээ бас онцгой байдал тогтоож орчин. Тэгээд харахаар чинь хувийн компаниуд дээр ч гэсэн энийг одоо улс энэ хуулийг ашиглаад ах юм бол бие төлөөлөгчд авч тавьчих. Ийм эрсдэлтэй. Нөгөө манай Монгол улс чинь болохоор үндсэн хуулиар хувь хүний өмчийг хамгаалж байгаа. Өмч бол одоо хүний эрх үндсэн одоо эрх чөлөөний баталгаа гэж нэрлээд идэг тэр бус зүйлүүд нь байхгүй. За нөгөө талдаа болохоор компани тухай хууль ажиллаж байгаа. Компанитай холбоотой, компани засаглалтай холбоотой бүх одоо харилцагч компани тухай хуулиараа явж идэл. Тэнд бол тэр хамаагүй. Нөгөө талдаа хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүх харилцаа хөдөлмөрийн тухай хуулиар манай Монгол улс зохицуулаад явж идэг. Гэтэл тэр бол хамаагүй. Энэ бетийн хуультай холбоотойгоор миний мэдж байгаагаар бол 30 гаруй хөдөлмөрийн маргаан шүүхтэр очсон байдаг. Тэгээд тэндээс бол нөгөө шийдвэрлэхэд айгүй хүндрэлтэй. Энд чинь өөрөө тэгээд шүүгчийн тусгай санал бас гарсан байдаг юм байна. Уг нь бол одоо энэ чинь Монгол улсын одоо хэмжээнд дагаж мөрдөвдөх энэ хууль тогтоомжийг хүрээнд шийдвэрлэх ёстой асуудал. Гэхдээ энэ одоо бүх найрамд Монгол Ард улсын хууль одоо өөрөө байхгүй болсон хууль байгаа учраас за одоо энүүгээр нь гаргалаа. Гэхдээ энийг бид нар санамж тэмдгээр авах хэрэгтэй гэдэг. Үндсэн хуулийн цэцэж гэсэн маш олон өмгөөлөгч нар бол хуульчд бол юуг нь гаргасан мэт гомдол гаргаж өгсөн байдаг. Тэрийг дандаа хойшин шидэгдээд гаргацсан. Шалтгаан нь болохоор үндсэндээ төрийн өмчлөлт компани тухай хууль өөрөө орж ирнэ. Тэгт нь хамт энэ хуулийг хүчингүй болсонд тооцохоор хүлээгдээд байгааддаг. Гэтэл төрийн өмчлөлт компани тухай хууль нь өөрөө одоо хүртэл байхгүй байгаа. Энэ хооронд ч бас ингээд нөгөө зохицуулах хэрэгцээ байтал нөгөөх нь ингээд үргэлжлэн яваад байгаа. Тэгээ тэр утгаараа бол энэ хуулийг хүчингүй басанд тооцох хэрэгтэй байгаа маа. Ягаад тэгэхээр бид нар чинь ер нь нэг системтэй авдаг байх хэрэгтэй. Тэрнээс биш гинт нэг хүнийг аваачаад томилчдаг. Тэгээ тэр нь одоо ганц төрийн өмчлөлт компаниар ч хязгаарлахдахгүйгээр бүр ингээд хувийн өмчлөлт хүртэл тавьдаг энэ жишг өөрөө гараад ирчин гэдэг чинь айгуу тийм буруу юу гаргаж ирж байгаа юм л да. Тэгээд яг одоо ТЭЗ 3 дээр ямархуу үр дүн гарсан бэ. Тэгээ хамгийн сонирхолтой зүйл нь болохоор ТЭЗ 3 удирдлага, захирал, тууцыг 100% төрийн өмчлөлт компани энэ дэр чинь бол төр өөрөө томилж байгаа шнэ. Тэгээ төр өөрөө томилж байгаа хүмүүс төр яагаад өөрсдөө хариуцлага тавьж чадахгүй байгаа. Итгэхгүй нөө. Энд чинь одоо юу гэсэн юм бэ? Энд чинь өөрөө өөрсдөнгийнх нь одоо нөгөө нэг одоо чадамжгүй байдлын илэрхийлэл байгаа даа. Тэгээ төрийн өмчлөлт компаниуд дээр бед томилсны дараахан ашиг нэмэгдэж байгаа үзүүлэлтүүд гарч ирж байгаа. За тэн дээрээ болохоор мэдээж бүтэц орон тоонд нөөцлүүд гаргаж байгаа. За тэгээд хулгайг одоо илчлэх нэрээр ер нь бол дандаа уулуурхайн салбарын компаниуд дээр бол хөвчлэн ашигласан. Анхны уулуурхайн биш анхны тохиолдол нь саяны ТЭЗ 3 дээр байдаг. Тэр кейс юм хэд бол болсон ба. Тэгээд цаад агуулгаар нь бид нэр хараад үзэхээр ер нь ингэж нөгөө нэг 900 гаруй хуультай манай улс чинь хаа хамаагүй олон хуулиуд байдаг. Тэр хуулиуд нь хоорондоо ямар уялдаатай ажиллах вэ? Тэр хууль хоорондын зөрчил харьцлах зүйл нь байгаа үгүй юу гэдгийг тоохгүйгээр жил болгоно л нэг асуудал болгон дээр шин хууль хатлаа явцсан байдаг. Тэгсэн хэрнээ үндсэн зүйлээ ерөөсө шийдвэрлээг байдаг. Тэгээд нөгөөх нь шүүхтэр маргаан болоод орчид алийг барьж шийдвэрлэх юм бэ гэдэг чинь өөрөө асуудал болоод ингээд ирсэн. Тэгэхээр ер нь энэ нөгөө шинээр хууль батлах гэхээс бол одоо байгаа хуулиудаа сайжруулад хэрэгжүүлэх боломжтой болгоод хэрвээ хэрэгжих ёсгүй хуулиуд байх юм бол энэ шиг хүчингүй болгож өгөх нь айгүй чухал юм байна гэж би бол хараад байгаа. Яг зөв. Одоо тэгээд би бас надад чинь нэг хэлээд идэг зүйл нь нөгөө бет томилжиж ашигтай ажилладаг шүү дээ. Бет томилохгүй болохоор ингээд ашиггүй ажилладаг. Компани бол байнга л ашигтай орлоготой ажиллах ёстой шүү дээ. Тэгээд дараагийн бет томилохоор дахиад илүү ашигтай ажиллаа гэл нэг юм одоо жишээ тогтчлоо шүү дээ. Тэгэхээр нөгөө засаглал ерөөсөө буруу яваад байна. Тэнд одоо доктортой байдал гэж байхгүй байна гэдэг л зүйл харагдаад байгаа байхгүй. Тэгээ одоо бас одоо манай салбар дээр явж байгаа зүйл чинь хилцээр хийгдэл нь шүү дээ. Одоо стратеги ордог
34 51 гэдэг эзэмшлийн асуудлыг хувь хэмжээг тогтооно гэж. За энэ хэлэлцээр одоо баг яригадаад одоо жил гарan тойрчлах шиг байна те. За хэлэлцээр дуусаагүй. За гэхдээ шаардлагатай бол бас бит томилно гэдэг. Тэр нь хувийн компани нөө төрийн өмчтэй нөө одоо хамаагүй те. Заавал бит томилно гэдэг ийм асуудал яригадаад байгаа. Тэгэхээр энэ маань ингээд энэ зохицуулагдчих байгаа хууль маань одоо ийм хууль байна шүү дээ те. Тий одоо чинь буруу одоо үндсэн хууль зөрчсөн одоо бидний нөгөө арчилсан нийгэмд шилжээд олж авсан арайж олж авсан үнэт зүйл чи одоо нөгөө өмчийн хайрлах хувийн өмчийг хүндэтгэх те одоо үг хэллэх үзэл бодлоо илэрхийлэх гэдэг одоо нэг хитгэн л нэг юм одоо чухал үнд зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр тэрлүүгээр гэдэг ингээ халдаад байгаа зүйл ингээ ажиглагдаад байдаг. За яг хөө тэгээ уулархан компани дээр бол одоо ингээ улс төрчлөлт нь бол дийлдэхэ байсан шүү дээ. Ямар нэгэн байдлаар улс төртэй холбоол уулуурхаан хулгаал гэдэг энд бол засаглалын хямрал яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хямралыг засах дээр бол бид нар анхаарахгүй бол одоо хаан тэр хямрал нь бол одоо тэгэхээр илүү ханган нийлүүлэлт талд гарч ирж байгаа зү тий худалдаа авах гэдэг ингээд энэ үйлчлэгнүүдээр гарч ирээд байдаг. Тэгэхээр энэ худалдаа авах гэдэг маань уул нь бол яг хуу компани засаглалын хувьд бол хамгийн чухал бодлого. Одоо тэнд нөгөө эдийн засгт үзүүлж байгаа дам өргөөж тэнд бас яригдчихэдэг тий. Одоо өнөөдөр бол яг хуу бид нар энэ салбарын уулуурхаан одоо үйл ажиллагаанаас орж ирж байгаа төсөвт үзүүлж байгаа нөлөөллийг бол 30% төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1 гэл ингээд яриад байдаг шүү дээ. Гэтэл эдийн засгийн дам өргөөж том зүйл байгаа. За энэ дээр бол яхаарахгүй одоо нийт орлогын бараг 40-50% зарцуулагдчихэдэг. Худалдаа авалт ханган нийлүүлэлт гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг л ярихаар саяны ярьж байгаа энэ авилгал заа эсвэл нөгөө албан тушаалаа буруу ташаа ашигласан гэдэг ийм зүйл яригдаад байдаг. Тэгэхээр бид нар бас өнгөрсөн жил орчлон доктороос багтаага эдийн засгийн дам өргөөжийн судалгаа гэж хийжсэн тий уулархаан салбараас. Тэгэхээр энэ судалгааны үр дүнгийн талаараас та бид нартай товчхон танилцуулахгүй юу? Яг ер нь бол МОИС эдийн засгийн хүрээлэнгийн судалгааны баг бол энэ талаар судалгаа хийгээд тэгээд энэ судалгаагаа бол бас амжилттай танилцуулсан. Тэгэхээр бол ер нь бол бид нар уулуурхаан салбар Монголын эдийн засгт яг ямар өргөөжтэй бэ гэдэг асуудлыг авч үзэхдээ яг ихэвчлэн төсвийн орлого, экспортын хувь за яг тодорхой хэмжээгээр ажил эрхлэлтийн хувь гэж ярих боломжтой боловч цаанаа бол бид нар ерөнхийдөө уулуурхаан салбар энэ улсад байгаа учраас жишээлбэл тээвэрлэлтийн салбар бол одоо өөрийн гэсэн зах зээлтэй байна, дотоодын нислэггүй зах зээлтэй байна. За асар их хэмжээний хоол хүнсний үйлдвэрлэл одоо энэ кампууд ажиллаж байгаа хүмүүсийг бол хоол хүнсээр хангаж байна. За дээрэс нь болохоор бол энэ төмөр замууд ажиллаж байгаа бол бас нэг гол одоо шалтгаан нь Монгол улс нөгөө уулуурхаан бүтээгдэхүүнийг зах зээл рүү хүргэж байгаа. За тэгээд дээрэс нь бол их хэмжээний одоо тоног төхөөрөмж, шатхуун иймэрхүү зүйлийг бол энэ салбар худалдаж авч хэрэглэдэг учраас эдийн засгт нь үр нөлөө нь бол зөвхөн одоо нэг төсвийн орлогоор хязгаарлагдахгүй асар их хэмжээний одоо дам нөлөө эдийн засгийн үр өгөөж бол бий болдог учраас энэ улс чинь бол ерөнхийдөө одоо сүүлийн 10 жил бол бас нэлээд хурдтай хөгжсөн эдийн засгийн том болсон гэж хэлэх үндэстэй болж байгаа. Яг тоогоор хэлэх юм бол ойролцоогоор бол одоо уулуурхаан бүтээгдэхүүний нэг одоо үйлдвэрлэл нэг төгрөгөөр нэмэгдэхэд бусад салбаруудад бараг дахиад нэг төгрөгийн бүтээгдэхүүн ингээд шинээр там нөлөөгөөр бий болж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол үржүүлэгч гэж бид нар ярьдаг одоо бараг 2-т тэнцэх хэмжээнд бол байгаа. Энэ маань бол тэгэхээр бол Монголын эдийн засгт бол ерөнхийдөө уулуурхаан салбарыг одоо ач холбогдлын илүү ойлгуулахад бол бас одоо чухал болов уу гэж бодож байгаа. Яг сая бол бас нөгөө бэтийн хуулийн тухай нэгэнт ярьсан учраас бас нэг зүйлийг хэлэхэд бол ер нь бол яг манайд бол одоо ерөөсөө үндсэн хуулиас бүр харшлан одоо бүр гадуур явж байгаа бас нэг амар том эдийн засгийн субъект байгаа. Зөвхөн уулуурхай тэр нь болохоор Улаанбаатар төмөр зам. Энэ бол одоо нийгэмлэг гэж явж байгаа. Нийгэмлэг гэдэг юм бол Монголын хуулинд бол байхгүй. Тэгээ компани ч биш. Одоо тэгээ хамтарсан үйлдвэр гэхээр одоо яг тэр нь төрийн өмчт үйлдвэр ч бас биш. Тэгсэн хэрнээ ингээд анх одоо байгуулсан гэрээ нь болохоор бүр 40 оны гэрээ. Тэгээ зөвлөлт холбоод улс одоо мөн адилхан бүгд найр Монгол ардсан хоёр одоо байхгүй болсон субъектийн хооронд гэрээний дагуу байждаг. Тэгээ заалтууд нь бол яг унших юм бол бүр аимшигтай. Одоо тэр жишээлбэл баг одоо Монголын нутагт тэр явж байгаа газрын бол одоо баг үрд нөгөө гаагалуунууд эзэмшин. Ингээд бүр тиймэрхүү заалтууд орцсон. Одоо нэг жишээ гэж Улаанбаатарын тал нь бол энэ төмөр замын одоо баг мэдлэлд орцсон. Дээгүүр нь одоо гүүр гарц барихад хүртэл төгтэй. Одоо бид нар мэдсэн тэр нүлэн клуб гэдэг нэг юм байж л байдаг талбай дээр тэр нь болохоор бол бас нэг тиймэрхүү статустай болохоор бэл ерөөсөө өөрчлөлт болохгүй. Тэгээд төмөр зам нь өөрөө бол ингээд Монголын талаас хөрөнгө гаргаал байдаг, засаал байдаг, янзлал байдаг.
Орсын талаас бараг хөрөнгө хийхгүй. Тэгээ нөгөөх нь ингээд бүр яг одоо компани хуулиар ярих юм бол аль хэдийн бол манайх хийсэн хөрөнгө оруулалтын 50% даваад яваад одоо хувьцааны эзэмшил манайд илүү байх хэрэгтэй байхгүй. Тийм юм хүртэл байхгүй. Тэгээ одоо хажуугаар нь хин олоо барина гэд бүр нөгөө нэг одоо юмсантай хуулийн хүрээс хальцсан юм дээр дахиад тэр газрыг ашиглаад бас нэг өөр юм барина гэх тийм яриа хэлцэл явагдаж байна л да. Яг хөө тэр нь бол тавьж одоо юу барьж болохгүй гэсэн зүйл биш. Гэхдээ наадсах нь тэр одоо эзэмшлийн хин яг эзэмшиж байгаа, ямар компани эзэмшиж байгаа. Тэр ч одоо яг нөгөө олон улсын компани мөн ч юм уу, үгүй ч юм уу, Монгол улсын ямар хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ингээд тиймэрхүү мэдцэлгүй бол бид нар бол нэг тийм асуудалтай тулгараад байна. За энэ бол яг нь ер нь бол бас тэр одоо зөвхөн байж ш. Нэлээ олон салбарт бол манай хуулийн юу нь бол бас жоохон хоцорч байна гэдэг нь бол нэг жишээ байна. Яг эрчим хүчний салбарын хувьд бас ярихад бол яг ерөнхийдөө бол эрчим хүчний салбарын одоо шинжилэл бол бас нэлээд хугацаагаа одоо хүлээлгэсэн юм болсон л доо. Яг мэдээж зардлаасаа бол бид нар зөндөө ярьсан. Яг нийлүүлэлт талаас ярихад бол ер нь яг миний бодлоор Монголын засаг шиг одоо яг ийм салбарт бол маш арчаагүй ажилласан одоо төр засаг бол маш ховор баг. Монголд бол асар их хэмжээний нүүрс байгаа. Тэр нүүрсийн дийлэнх нь болохоор эрчим хүчний одоо нүүрс гэж ярьдаг. За тэгэхээр занар байна. Байгалийн хий байна. Газрын тос байна. Нар салхины одоо эрчим хүчээр дэлхийд баг 3-т боломжоор ордог гэж яриад идэг. Тэгсэн хэрнээ өнгөрсөн одоо 10 хэдэн жилийн хугацаанд бол шинээр нэг цахилгаан станц баг барайг. За яг хүний амлангийн станц гэдэг нэг жижиг байсан. Жижиг станц, сэлб станц. Тэгэл одоо өөр юм байхгүй. Тэгсэн мөртлөө одоо 5 толгой дээр цахилгаан станц барина гэх тендер нь маш хэд удаа явагдав. Бүгдээр одоо 3 удаа байсан уу? Яг ингээд тэгэл яг тэр хавьд байдаг үйлдвэрүүд одоо оюу толгой ч юм уу ятаас бол цахилгаан авахаас өөр аргагүй байдалд орсон. Жил болгон 200 гаруй сая доллар төлнө. За тэгээд одоо Оросоос болохоор бол цахилгаан бас аавна. Тэгээ орой болохоор үнгүй үгэн шахуу. Тэгээд өөрөө болохоор нөөц нь ийм их байж иж тэгэл жил 300 сая долларыг гадагшаа ингээд төлөөл явж идэг. Ийм одоо арчаагүй эрчим хүчний бодлоготой засаглалтай улс бол ховор байх. Тэд савын хувьд бол одоо яг хуу сайн хөрөнгө оруулалт олдсон их юм. Гэтэ үнийн хэрэг дээрээ бол ингээд Японы хөрөнгө оруулагч нар хамгийн орчин үеийн одоо утаа багтаан юм технологиор бол тэд савыг одоо барьж өгөө гэд. 2017 онд одоо манай засгийн газар төслийн бэлдээд өгсөн. Тэгээд энэ бол одоо тэр үнэ нь бол одоогийн үнээс ч бараг доогуур ийм үнээр одоо цахилгааныг концессор бариад өгье гэхэд бол тэр төслийг бас ундаас. Тэгэхээр одоо өөрснөө ингээд юм барихгүй, хүнээр юм бариулахгүй. Тий. Тэгсэн хэрнээ ингээд одоо салбар нь модод байхаар тэгэл одоо бет томлоод ч юм уу нэг юм хийгээл тэгэл одоо ерөөсөө бүр дээд зэргээр одоо эдийн засгийн хөгжлөө боомлоод. Тэгээ гэрэл асааж гээгүүлдэх хүн бол ядаж сүүдэр өвтий тусгаач гэдэг л манай төр толцоод байгаа юм л да. Өөрсдөө хийхгүй тэгээд хий гэж байгаа хүмүүсүүдийн бас явуулахгүй. Яг нэг юм утгагүй хтам. Тэгээд яг бас нөгөө талдаа энэ эрчим хүчний хэрэглээж тооцохдоо бид нар зөвхөн ахуйн хэрэглээгээр тооцоод байгаа. Ердөөс эрчим хүчний нийт хэрэглээ за нэг 2 гигаваттаас манайх хэтрэхгүй манайх чухал онцгойтой улс гэдэг. Гэхдээ нөгөө талд нь уул уурхайн салбар гэдэг асар том эрчим хүчний ажилтнууд салбар байгаа байхгүй. Тэн дотор хэрвээ бид нар уул уурхайн салбараа сонсох юм бол тэмцээ чин төслүүд хөдлөх юм бол тэнд эрчим хүчний асар том диффузер дутагдчихж байгаа. Тэрийг бид нар эрчим хүчний яам нь хизээч бидний хэрэглэн дээр нэмж тооцдгоо. Бидний хэрэгцээ шаардлага байгаад дэжтэй гэдгийг тооцсон судалгаа байдаггүй. Нөгөө талдаа бид нар заавал бүх уул уурхайн тоног төхөөрөмжлөлт дизелээр ажиллах гэдэг шаардлагагүй шүү дээ. Ер нь хэрвээ бид нар өртгөө бууруулъя гэж бодвол хэрвээ бид нар цахилгаан тоног төхөөрөмжлөлт шилжчих юм бол тэр чинь хамаагүй илүү бүтээмжтэй байгаа байхгүй. Хамаагүй хямдханч болчихно. Хэрдэх юм бол бид нар дахиад цахилгааны шинэ хүүсрүүд хэрэгтэй болчихно. Тэгээд манай улсад чинь бол нарны салхин байна, нүүрс нь байна те. Юугаараач байж болно. Шийдвэрлэхэд явчих боломжтой. Тэгж яхад л одоо чинь Эрдэнэт үйлдвэр хажуудаа цахилгаанаа өөрсдөө хангая гэж цахилгаан станцаа томруулъя гэхэд нь үгүй шүү дээ. Эрдэнэт үйлдвэр дээр одоо жишээ нь өөрсдийнхөө үйлдвэр цахилгаан станцаас гаргаж байгаа юг нэгдсэн сүлжээнд нийлүүлээд тэгээд өссөн үнээсээ хэд дахин өндрөөр буцааж худалдаж авч байгаа шүү дээ. Энэ ч одоо ямар ч утгагүй байдлуудыг бид нар гаргаж байгаа. Тэгээ манай улсын хийж байгаа юм болохоор одоо ковид үеэр бас ингээд цахилгааны төлбөрийг тэгэлж чинь гэдэг 1.80 төгрөг зарцуулж байгаа. Тэрний 650 тэрбум нь бол Эрдэнэтээс аваад гаргасан. Эрдэнэт үйлдвэрээс.
Гэтэл тэр 650 тэрбумаар бид нар хэрвээ Эрдэнэтийн өөрийнх нь дотоодын хэрэглээг хангах хэмжээний том станц тэнд барьчих байсан бол хангалттай цаг хугацаа 2-3 жил. Тэгээд ёстой нөгөө нэг эрчим хүчний одоо шинэ их хөрсөрт оруулсан нэг төгрөг чинь өөрөө 4 төгрөг болоод буцаад үржигдчихэв. Нөгөө 650 тэрбум чинь хидэн дахин болоод эхний жилдээ шууд биднэрт өгöd явчих байсан байхгүй. Гэтэл бид нар өөрсдөө дандаа ийм буруу нөгөө нэг сонголтуудыг гаргаад буруу шийдвэрүүд рүү яваад нөгөө талдаа ингээд дандаа өөрсдөнгийнхөө байж болох одоо гэрэл гэгээтэй салбаруудыг одоо унгаад байна шүү. Тэгэл одоо энэ уулуурхайн салбарыг хэлдэг чинь хулгайн салбар болсон. Одоо уулуурхайн салбар шиг одоо ийм дими салбар байхгүй, хулгайч нар байхгүй гэдэг. Тэр уулуурхайн салбар биш байхгүй энэ төрийн өмч компани байхгүй. Тэрийг аягүй зүгээр ойлгох хэрэгтэй. Бид нар зүгээр шууд хэлэх хэрэгтэй. Төрийн өмч компаниуд төр ч хулгай байна. Яагаад гэхээр тэнд засаглал алга, тэнд хэний өмч гэдгийг мэддэхгүй юм чинь. Тэр захирлын солилоо гэд ямар ч ялгаагүй тэнцээ ахаад систем тэнд яваад байгаа байхгүй. Тэгэхээр чинь бид нар энэ нэг асуудлаа ер нь концепцээр хараад буруу юм хаана байгаа юм бэ гэдгээ айгүй сайн тодорхой болгож гаргахгүй бол одоо энэ дэр чинь болохоор баг уулуурхайн салбарт ажилладаг гэж хэлхээсээ хүмүүс нэг хэсэгч мар яадаг болчихдол шүү дээ. 10-аад оны сүүлрөөс тийм болсон шүү дээ. Ерөөсөө уурхаачин мөртлөнгөө уулуурхаад ажилладаг гэж хэлдэггүй. Тэгээ уурхаан дотроо байж ич компани ангам бол явдаг. Бүр тийм нөгөө нийгэм ингээд нэгсэж үзье одоо нэг хэсгээрээ гайг болчихсон. Одоо буцаагаал ингээд зохион байгуулалтаар эднэр л хулгай ичлээ. Одоо уулуурхаан хулгайтай тэнцэнэ гэлтэй. Тийм чинь төрийн өмч компани хулгай гэдэг бид нар бас өөрсдөө зөв хийж ойлгуулж авахгүй бол чинь нүг одоо уулуурхаан да асуудал байгаад байгаа юм биш байхгүй. Тэр чинь мөнгөн дээр асуудал байгаад байгаа. Тэгэхээр мөнгө болж байгаа ганц салбар нь уулуурхаан. Тэр салбар руугаа бид нар төрийн өмч гэдэг ард нийтийн иргэдийн өмч гэдэг нэг сонин ойлголт оруулж ирчээд тэр нэрэнд ор хулгай хийгээд байгаа. Тэрэн дээр төрийн өмч. Тэгээд тэр иргэд одоо наадах чинь бас яг оюутлогоо дээр гарч ирж байгаа. 5-7 асуудал дээр гарч ирж байгаа. 5-7-ыг чинь одоо 94-6% нь усад буцааж авлаа гэд тухайд бас яг юм юугаар явсан мэлээ ш. Баяхийн санг бүрдүүлээд иргэдэд өгөөж өгнө гэд. За оюутлогоо 34%, за төр өөр өмчтэй байгаад хувь эзэмшээд тэндээс илүү ашиг хүртнэ гэдэг ийм ойлголт явсан ш. Тэгээд стратегийн ойлголт гэдэг ойлголтыг чи 2005 онд тий гаргаж ирээд ингээд за тэрний хойноос бид нэг 20 жил яг хэрүүлж 20 жил яг санийн асуудал дээр ингээд за тэгээд иргэд маань баялгаа хүртсэн үү гэхлээрээ санийг хариулт гарч ирээд байгаа байхгүй нөгөө баялаг маань хачсан бэ одоо бид гуравчсан Монгол улсын иргэн штэ тий яаж баялгаа хүртвэ гэдгээр нөгөө мөнгө байхгүй болсон сая бид нар харж байгаа бараг төсөвтөөгөө дүүцгэц мөнгө байхгүй болчиход байна шүү дээ. Тэгэд иргэд маань баялгаа хүртдэг. Гэхдээ зөвхөн сонгуулийн өмнө хүртдэг шүү бид нар. Тийм 100,000 150,000 2024 оны 2 сард чинь Эрдэнэс 5-7 ногдлох шиг 350,000 төгрөгийг бид нар хүн болгонд тараасан. Гэхдээ ягаад ч тэр бүх ногдлох шиг тараалтууд дандаа сонгуулийн жил тэгээд нэг хэдхэн сарын өмнө байждаг. Тэгэд энэ зүй тогтлыг бид нар айгуу сайн харах хэрэгтэй байгаа. Яагаад төрийн компаниудыг ашиглаад тэнцээ одоо жишээ нь шал үйл ажиллагааны бус үзүүлэлт хийгээд байгаа юм би. Одоо чинь Эрдэнэс Монгол Эрдэнэс 5-7 дээрээс бид нэр 5-7 төлшин одоо жишээ нь хамаг зардлуудын тэндээс гарч байгаа шүү дээ. Одоо энэ жил чинь бол манай улс хятадаас одоо хагас кокс одоо нүүрс худалдаж авч байгаа 300 тэрбум төгрөгөөр за тэрнийх нь үндсэн өртгөн нэг 700,000 төгрөгөөр бол 90 дэр хүрээд ирчихэж байгаа тэр хагас кокс нь. За тэгээд Улаанбаатар руу хурж ирээд 90-д тараагдахтаа сая 100 болж байгаа. Тэрний одоо нөгөө нэг тоон тутамд шүү дээ. Тэгээд энэ чинь бол асар өндөр зардал явж байгаа байхгүй. За тэгээд тэр өндөр зардал за нэг аудитны шалгаад гарах бах. Тэр нэг 400,000 төгрөг үнэхээр л тоон тутам нэмэлтэх шаардлага байсан. Ямар амар том менежмент вэ. За ингээд нөгөө нэг хагас коксо бид нар ингэж оруулж ирж зарж байгаа. Гэхдээ эн чинь түлэх юмн дээр бид нар зардал гаргана гэсэн дараа жил дахиад мөн тооны зүйл. Гэтэл манай улс чинь өөрөө хүсвэртэй шүү дээ. Тэгэд яагаад тэр хятадаас ингэж аваад байгаа бэ? Тэгээд хамгийн гол нь тэрийг за тэгвэл эн чинь яг зах зээлийнхэн зарчмаар явж байгааг л үгүй. Эрдэнэс Монгол Эрдэнэс 5-7 мөнгөнд төлж байгаа байхгүй. Төрийн өмч компани за гэхдээ уурхай юм бол уурхай юм л хийх хэрэгтэй шүү дээ. Тэгж чинь шаал өөр юмыг тэр компани дээр авиж тавиад тэгээд тэнцээ чинь нөгөө нэг ашиг алдагдал балансын юуг нь тавих гэхэр захиад нэг баахан нэг жонхор шиг юмнууд утгаа ичиж байгаа байхгүй бид нар. Яг хөөе. Тийм нөгөө сая та нөгөө ярьла ногдол ашиг тараах асуудал ингээд хүндэхэд бол уул нь бол хэвийн нөхцөлд бол компани менежмент бол яаж үзэх ёстой вэ гэхээр за бид нар одоо уулуурхан компани. За манайд одоо хийхт дутуу юмуд байна гэхээр асар их юм байна. Наадсах нь бол уурхай дээр захилгаан станц байхгүй. Тэгэхээр 5-7 захилгаан станц ингээд нөөц нь бэлэн байж байна. Эргэлэгч байж байна. Энд бол зүгээр ингээд барихад л болоо. А тэр барьдгийг чинь бол одоо Монголын компаниуд сүүлийн 10 жилийн тэнд бариалаа.
бүр ерөөсөө тийм дэлхийн гайхамшиг биш. Тийм учраас энэ жил бол ингээд 5 дулгах станцыг за тендер хийж чадахгүй гэхэд бол өөрийнхөө өрөнгөөр бас барьж болно. Тий. За ингээд бариад дараагийн ээлжин зардлаа бууруулад импортын тэр зардал байхгүй болоод тий ингээд явхад бол хинч гайхгүй. Тэрний оронд бол ингээд ерөөсөө яг сая хэлдгээр бол ерөнхийдөө тийм ус төр ийгдтэй үед ч юм уу ингээд нэг одоо яах юм бол мөнгөнд хараагаал тэгэл одоо яг үнэн хэрэг дээр бол хувьцаа эзэмшдэг бол үндсэндээ хохироож байгаа. Тэгээ эн чинь ягаад гэвэл цаашаа урт хугацааны компани хөгжлийн одоо нөөц мөнгөний бол идэж байгаа байхгүй. Идээд ингээд байхгүй болгож байгаа. Тэгсэн мөртлөө компани менежментийн төлөвлөгөөг нь харахаар энэ тэнд аж үйлдвэрийн парк барина ингээл амар сайт үзүүлэл. Тэгээ хөл дөрөв барина л тийм. Тэгээд юу гоор бэр. Тэр мөнгө бүгдийг тараацсан чинь. Тэгэхээр бол манай нөгөө төрийн өмчт үйлдвэрүүд бол ер нь яг хөө нэгдүгээрт ингээд за сая Улаанбаатар төмөр зам бол ингээд угаасаа бол ингээд үндсэн хуулиас гадуур нэг юм объект байж нэг ярьсан бол бусад үйлдвэрүүд бол ер нь ягаад ийм байдалтай болчихоо гэж бас ярих хэрэгтэй байна. Тэгэхээр бол энэ нөгөө уул уурхайн салбарт зөвхөн ийм юм байдал ерөнхийдөө харагдаад байгаа. Бусад салбарт нөгөө төрийн өмчт үйлдвэрүүд бий л дээ. Гэхдээ бид нар бол бүр амар тийм хэмжээнд асуудал үүсэхгүй байх шиг байна. Орлого нь арай зардал мөднөл учраас тийм байж байгаа тийм. Тэгэхээр бол уул уурхайн салбарын онцлог нь юу гэхээр бол нэг ёсны одоо тийм сайлан үний шиг болоод болчихж байгаа. За тэгээ хувийн эрхлийнхэн болохоор бол яг ингээд нөгөө зардлаараа ажиллаад тэрийг зах зээлийн үнээр зараад улсад татвар төлдөг. Гэтэл бол нөгөө улсын уурхай гэдэг чинь бол үндсэндээ ямар ч үнээр хамаагүй зах зээлийн үнээр доогуур ч гэсэн үнээр ингээд зараад зөрүү нь бол хэнийг нэг хармаанд ороод тэгэл хэрэгтэй үедээ ширдэг ийм бүр систем болчиход байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор бол айхтар одоо цаашаа бол манай улсыг бол эдийн засгийн байдлаас нь харахад бол ер нь баг ингээд бүхэлдээ залхиад идчих хэмжээний ийм одоо монстер маягийн болоод одоо сая бол таны слайдд байсан тэр одоо өчнөө 40 гаруй баг одоо хэн компани байгаа баг. Тэгэхээр хизээтэй ийм юм болчихоо. Яагаад ийм юм болчихоо гэж бид нар бол бас түүхийн эргэж харж ер нь энэ алдаахад засахгүй бол одоо эн чинь засгийн гадраас илүү их мөнгөтэй төсвөөс илүү их хөрөнгө оруулалтын боломжтой одоо бараг Монгол улсын тэр одоо хөрөнгийн одоо 50 хэдэн одоо юу гэм их 80-ийн бол эзэмшдэг ийм одоо үндсэндээ хяналтгүй ийм бүтэц бий болчоод тэгээд зөвхөн одоо хин хямд юм бэ гэхээр 1-2 хүн тэрийг хянана улс төрчд. За тэгээд төсвийг одоо батлах болохоор миний бол сүлд ингээд одоо би өөр ойлгохгүй. Төсвийг ярихаар баахан ингээд хүмүүс яриад төсөв ингээд зарлал марлал ингээд маргалдаад хэрэлдэл гоо наадсан төсвийн хөрөнгөөс хэд дахин илүү орлогыг бол зүгээр 1-2 хүн гарын үсгээрээ шийдэж явах чинь тэр нэг төсөв дээр ингээд нэг санаа зовоол олон яриад төсвийн зөвлөл гэж байгуулсаас үнэхээр тэр нөгөө мөнгөний улсын мөнгө гарч байгаа алга болж байгаа тэр их хүүсээрээ хянал л да. Тэрийг хянахгүй байж төсвийг ганц яриад байхаар айгүй тийм дутмаг юм харагдаж байгаа байхгүй. Дүр зураг бүтээр харахгүй. Тэрийг бид нар хянаж чадахгүй байгаа учраас ер нь энэ уул уурхайг яах гэж хөгжүүлж ирсэн бэ гэхээр энэ уул уурхай чинь мөнгө оруулаад энэ улсыг хөгжүүлэх гол санхүүгийн гүйцэл болсон шүү дээ. Зам, дэд бүт, захилгаа, эрчим нөгөө солонгорлыг бий болгох. Солонгорл, аж үйлдвэр, инновац чинь бий болох хэрэгтэй байхгүй. Гэтэл тэр мөнгөний тал нь ингээд хаа мэддэхгүй алга болоод сонгуулийн үед ч юм уу ингээд энэ тэнцэн ингээд гарч ирээл бохир болоод ингээд ахарч энэ бол чи яаж хөгжих. Тэгээ иргэдийн хувьд ч гэсэн тэр райхатайхан зөвлөдөг. Тэгэхээр бол бид нар бол яг энэ нөгөө одоо юу гэдэг тэр эрдэнэс хэмжээний системийн тэр чигээр яг нөгөө орчин үеийн корпорацийн хэлбэрт нь оруулаад гаднаас хөрөнгө оруулалтыг татаад төөцөд нь бүр суулгаад тэгжиж хянахгүй бол энэ яванд бүр ингээд амар том болоод засгаас илүү их хурлаас илүү ийм одоо луу шиг юм бол дуусна. Тэгээд биднийг залгина. Тэгэл дуусна. Одоо ингээд зарим улс төрчид маань сайн санжил их гоё төслүүд нийгмийн төслүүд ингээд санаачлаад байгаа. Тэгээд тэрийг улсын төсвөөр санхүүжүүлэх боломж нь олдохгүй ягаад тэгэхээр өмнө жил нь одоо баталсан байдаг улсын төсөв чинь юм оруулж чадахгүй. Тэгээд ирэхээр мэрэгэн санаа олбон төрөмж аль нэг төрөмж компанид дээр очиод тэрийгээр гаргалчих гэдэг. Нэг ийм аргатай болчихдоо. Тэгээ нөгөө төрөмж компани шууд тэрийг гаргадаг. Гэтэ энийг бид нэр зогсоогоод энэ төрийн өмчт компани чинь зөвхөн үйл ажиллагааныхаа журмаар юм аа энэ. За тэгээд тэр ашиг алдагдал нь ингээд тодорхой болоод ирсний дараа тэр хувьцаа эзэмшигчтэй ноогдол ашиг өгөхгүй юу тий. Тэр ноогдол ашиг нь аваад дараа нь юмаа хиймээр байгаа бол тэрийг хийх ингээд систем руугаа оруулахгүй бол бид нар чинь бүр ингээд замраагүй юм лөө болгочихж байгаа. Нэг бидний бас орхиод байгаа юм орон нутгийн өмчт төрийн өмчт компаниуд бас энэ дотор чинь ингээд явж байгаа хөгдөөд байгаа. Одоо нийслэлийн төрийн өмчт компаниуд бас байж байгаа. Тэнд бол асар том дүнгуудтэй бид нар одоо бүр нийслэлийг хүртэл бүр тусад нь ингээд авч үзэхээс
аргагүй байдалтай. Одоо нэг нийслэл нь өөрөө бонд гаргаж байгаа. За тэгээд нийслэл нь өөрөө бондноос жишээ нь станц энэ бол бариулж штэ. Тэгэд ингээд энэ зүйлүүд нь ер нь хин хаана юугаа хийх юм бэ гэдэг нь тодорхойгүй болоод нөгөө холимог мантан гэдэг шиг юмтай. Тэгээд нөгөө нэг удирдлагын системийн улам юм тодорхойгүй болгох тусам хариуцлагын тогтолцоо байхгүй болоод тэгээд нөгөө нэг асуудал гаргаж ирж ярихаар ингээд нэг юуны ос найзаасаа ос авах гэсэн ингээд нэг нэгнээ хөөж гүйсээр атал ингээд таардаг. Эцсийн дүндээ ямар нэгэн шийдэл юусоо байхгүй. Тэгээд магадгүй сайндаа нэг ганц хоёр хүнийг бид нар ялж ах шиг байгаа. Тэгээд тэр хүнтэйгээ хамт асуудал нь шийдэгдээ дараа нь 5 жилийн дараа дахиад нөгөө нэг алдарт нүрсэн улгаагаа арай өөр субъектүүдтэй дахиад эхэлсэн байгаа тоххой. Тэр нь гэхдээ бүр хэмжээнд томроод байдаг шүү дээ. Хэмжээнд томрол. Ингээд тэгсэн бид нар одоо нөгөө хувь хүнтэй тэмцэх биш системтэйгээ тэмцэх ёстой гэдэг юм руу орохгүй бол ингээд тэр ямар муу юм бэ ийм юм бэ гэж нийгмээрээ хэсэг ингэж явдаг. Гэтэл тэр хүний тухайн асуудал биш байгаа байхгүй. Тэрийг одоо бид нар ингээд паттернаар нь харах болчлоо шүү дээ. Ингээд за үнэхээр энэ төрийн өмс компаниуд дээр чинь засаглал байхгүй юм, хяналтын тогтолцоо байхгүй юм байна. Бид нар энэ одоо явж байгаа нэг өөрчлөхгүй болохгүй байна гэдгийг маш тодорхой болчиход байхад чинь л нөгөө л хуучны арга барилаар нэг гайхамшигтай сайн хүн авч тавилаа. Одоо онцгой байдал зарж байгаа л нэг бет тамилчлаа. Одоо ингээ бүх юм гоё боллоо гэд нэг юм шархны лент тавьж байгаа юм шиг байдлуудыг тэр хүн үед нь намж авах байдлаар л тэр би бас яг энийг саяхан тэр тоо гаргаад бүр ингээ гайхчихсан байхгүй. Одоо бид нар нэг төрийн өмчт компани 100 гэж яриад байна шүү дээ. Саяны нөө нийслэлийн өмчтөй, орон нутгийн өмчтөй, улсын өмчтөй гэд ингээд яхаар тоолч чадахгүй юм бэл. Тэгээд төрийн сангийн ам болохоор нэг 300 гаруй гэ төрийн өмчийн бодлого зохицуулалтын үндэсний аудитын газар нь 500 гаруй гэ төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 600 гаруй гэд ингээд тэгээд саяны ярьж хин нь хаана ямар харьяалалтай хин нь яадаг ингээд нөө алдагдaltaгүй гэдгээ чирж яваад байдаг те. Тэг яг мэдээж тэр удирдлагуудын буруу ерөөсөө биш. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ч буруу биш. Тэнгүүд нөгөөдөл бас эмзэглээл одоо ингээд нөө төрийн өмчийн компанид шөмжлөхөр бас нэг юм яваад штэ. Гэтэл ингээд нөө тэр хүн яг тэндээсээ гараад том зургаар ингээд харах юм бол энэ систем буруу л яваад байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр бид нар одоо нөө 1000 орлого болж ирээд нөгөө орлогыг зөв захиран зарцуулахгүй болвол нөгөө бид нар энэ уулархан салбарын сайн ажиллаад ирсэд нэмэргүй байна гэдгийг харагдаад ирсэн тий. Одоо ингээд төсөв хэд дахин хэлв дагаалт хэлээд байгаа байхгүй. Гэхдээ нөгөө утааны асуудал нь байж лээ. Одоо өнөөдөр бүр хоолоо хорсож ийн гэж хүмүүс бичиж лээ. Боловсролын асуудал нь байж лээ. Ямар ч парк шинжилэлт хийдэггүй. Нөгөө байгаа эдэрэл зэтгүүлээлээдэг. Эрүүл мэндийн нөгөө эмнэлэгтэй одоо бид нар хүүхдүүдэд ямар орчинд амьдруулж байгаа, ямар боловсрол өгж байгаа гэдэг ингээ харахаар бүр үнэхээр ингээ харамсалтай болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо зөвхөн бүгдээрээ нөгөө бодитоор нэг асуудлыг хараад нэг хүний эрх ашиг биш нийтлэг эрх ашигаа ингээ харж одоо яг хөдөлгөл цаг нь болцсон юм даа л гэж ажиглагдаад байна. Бас зүгээр одоо энэ баялагын сангийн тухай ойлголт багш бид нар уул уурхаагаас мөнгө олж байгаа маань нийт тэр мөнгөний төлбөрл нь өөрөө төрийн өмч компаниуд дээр байцж байгаа юм. За бодит байдал нь юм байна. Тэгэхээр тэр мөнгийг хааш нь яаж оруулах вэ гэдэг дээр улсууд шийдлүүдээ гаргаж яхад манайх шиг одоо ингээд нэг хөгжих өстой хөгжил нь хөгжингүү биш те нэг ядуу буурай англиас арай гэж юм гарч байгаа энэ улсын хувьд болохоор хоёрхан л зүйл рүү одоо мөнгө оруулаач гэж бүх экспертүүд хэлдэг. Тэрний нэг нь бол нийгмийн дэдүтц одоо зам тээвэр за тэгээд цахилгаан станцууд тэгээд энэ нөгөө нэг үндсэн дэд суур дэдүтцтэй орчин сайжруулалт за тэрийг хийж дараагийнх нь боловсрол. Боловсрол нь болохоор нийт дэд бүтц суур дэдүтц сайжраад ирэхээр нөгөө бизнесүүд хөгжих үндсэн нөхцлүүд нь өөрөө бий болчихно. Тэгэхээр тэр бизнесүүдийг явуулах боловсролтой иргэн биднэрт хэрэгтэй. Боловсролоо оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь болохоор 15 жилдээ гараад ирнэ ингээд тооцсон байдаг. За тэгтэл хамгийн байж болохгүй зүйл нь бол орон сууцчлуулах. Ягаад тэгэхээр бид нар ч одоо ингээд нөгөө нэг баялагын сангаараа орон сууц зарах гэдэг шүү дээ. Айл болгоныг одоо орон сууцны шинэ банктай болох гэж байгаа юм биш манай улс чинь. Орон сууцчлалтын банк гэдэг банктай болоод тэгээ тэр банкаараа дамжуулаад иргэн болгоныг одоо байртаа болох маягийн доо бодлого явж байгаа. Тэр нь утаатай тэмцэнэ. Гэтэл тэр чин өөрөө бид нар одоо 100 мянган хүнийг байртаа болгохын төлөө бусад 3.5 сая хүнийг бол орхитуулж байгаа байхгүй. Тэгээд нэг хүн байранд ороод тэндээс орж ирж байгаа нийгмийн өгөөж нь 60 жилийн дараа гарч ирж байгаа. Тэр чинь өөр ингээд нөгөө нэг урт хугацаанд хөрөнгөний өгөөж гэдэг зүйл байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтын өгөөж чинь өөрөө богино хугацаанд өөрийгөө хурдан нөхөх хэвээр. Манай улсын үед бид нар хамгийн хурдан өөрийгөө нөхөх төслүүдийг хурдтай явуулж эдийн засгаа томруулад тэгээд явах хэвээр байдал чинь ингэж нөгөө нэг эргэлтгүй хөрөнгөлөө гэдэг юмнууд оруулчихад шүү дээ. Өгөөж удаантай юм лөө оруулж харчин. Венецуэл өөрөө яаж Венецуэл болсон гэдэг чинь яг л тийшээ.
бид нар ингээд хавталцсан байгаа. Нөгөө талдаа хэрвээ бид нар одоо энэ төрөнд хамаг бизнес эрхлэх хэмээн тусгай зөвшөөрөл тохирлын гэрчлэл гээд янз бүрийн стандарт юмнууд нормоор таахаа болоод за гадны хөрөнгө оруулагч нарыг бас хаадаг энэ нэг хууль тогтоомжуудаа болоод за ингээд хөрөнгөний эргэлт оруулаад ирэх юм бол энэ чинь мөнгөний эргэлт ороод ирэхээр за тэнд мундаг том бизнес эрхлэгч биш байсан ч гэсэн энд мөнгөний эргэлтээ дагаад гэр оролт амьдрдаг хүмүүс ч гэсэн ажилд ороод тэнцээс ингээд тэндээс өгөөж нүртээ тавьчихна. Одоо энэ уул уурхаагаас бид тэр ингээд том 2 3 төслүүд ч юм уу жижиг төслүүд ч юм уу ер нь Монголд мөнгөний эргэлт бий болчих юм бол энэ асуудал чинь өөрөө ингээд айжмаар шийдэл айжмаар аваад явчихар зүйл байдаг. Гэтэл өнөөдөр бид нар чинь нөгөө цусны эргэлтгүй болсон манай улс чинь өөрөө ямар ч нөгөө мөнгө орж ирэх нөгөө боломж бүх юм өөртөө хаад суучаад тэгээд нийгмийн асуудлуудыг болохоор бид нар өөрсдөө бас шийднэ гэж бас ингэж шийднэгээ явцдаг. А гэтэл би магадгүй өнөөдөр орон сууцнд амьдрах биш би магадгүй байгаа одоо 07 дээр шандаа сайхан одоо хаусанд амьдрмаар байж болно шүү дээ. Тэр чинь хувь хүний тухай сонголтын тухай асуудал байгаа байхгүй. А ямар ч хүн тэнэгтэй одоо нүүрс төлөөд байгаад байгаа юм биш. Одоо технологиг мэдхгүй дэж үйдэн биш байгаа. Шийдэл дэлхийд даяар сайхан байж байгаа. Манай монголчууд бүгдээрээ мэдж байгаа. Гол нь мөнгө л байгаа байхгүй. Бид нар орлогогүй болохоор л гэхгүй шүү дээ. Энэ дээр бол нөгөө сая баялагын сангийн тухай ярьлаа. Тэгээд яг хуу энэ санаа нь болохоор бол их дээр үеэс гарч ирсэн л дээ бол 2000 бараг 7 8 оноос хойш. Тэгээд одоогийн байдлаар ингээд хэрэгжээд явах гэж байна. Гэхдээ бол сая бол бид нар ингээд за 3 жил үндсэндээ түүхэндээ байгаагүй нүүрсний орлоготой байл. Хамгийн өндөр. Тийм ямар нэгэн асуудал шийдэгдсэн юм уу гэдээ аваад үзэхээр бол ерөөсөө шийдэгдэх. Тэгэхээр бол баялагын санд нь улам их мөнгө одоо төвлөрөөд сайхан болно гэвэл бас тийм биш. Үгүй ээ. Тарих зөв менежмент гэдэг чинь өөрөө айгүй чухал байна. Тийм учраас бол одоо энэ баялагын санд тийш юм орон за тэгээд шүү бүр тэргүүрээ юмд зарцуулна гэдэг нь өөрөө айгүй менежментийн одоо сайн систем байхгүй үед бол цахилгааттай газар өөрөө айгүй муутай нийлүүлэлтийг бид нар чинь бол бүр хитрхи нэмчихэж байгаа шүү дээ. Болох аюултай учраас бол тэрнээсээ илүү бол одоо байгаа жишээлбэл нөөц боломжоо бол сайн ашиглах талаас одоо яг жишээлбэл бид нар хөгжлийн төлөлгөө гэж ярьдаг. Одоо өнгөрсөн хугацаанд бол хөгжлийн төлөлгөө бол бас биелээгүй шүү дээ. Яг үнэ хэрэг дээр бол энэ бүх одоо уулуурхай энэ одоо нөгөө дисайлах үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр чинь бүгдээрээ барих хэрэгтэй байсан 20-с 25 оны хооронд баригдаагүй байна. Тэгэхээр ингээд аваад үзэхэр бол яг нөгөө хэрэгжилтээ илүү нөгөө фокуслах юм уу да. Одоо бол яг их хурл дээр тэр нөгөө 5 жилийн юм яриад байна. Цаана бүр 2050 он хүртэл ингээд баах юм ном шиг юм гарцсан. Ямар ч одоо тодорхой юм байхгүй. Тэр мэргээ бүгдийг засахгүй бол одоо ингээд бид нар бол хаа нэг хөвж байгаа юм шиг хаашаа явж байгаа ч мэдхгүй нэг мөнгө олохоор тэрийг тараагаад идчихдэг иймэрхүү байдалтай болж байна. Хоёрт нь болохоор тэр нөгөө төрийн өмчийн үйлдвэрүүд бол ягаад ийм хэлбэрт орчихвоо гэхээр бол яг нөгөө ерөнхийдөө эрх баригчтай аюу ашигтай. Учраас тэг зам одоо би зүгээр жишээ хэлэхэд Монголын нүүрсний экспорт одоо шил 8 тэрбум доллар байхад тэрний 6 тэрбум доллар нь магадгүй улсын үйлдвэрүүдийн орлого. Тэгэхээр бол үндсэндээ 6 тэрбум долларын орлого төр сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол тэр чинь амар одоо ашиглан гэж ашиг одоо сонирхол үүсэл аюу буруу тийш. Гэхдээ бас бүр аюултай юм. Тэр нь юу вэ? Аль нэг намаас бас хамаарахгүй. Одоо ингээд нөгөө нам солигдох юм бол тэр систем байж систем нь хамгийн аюултай. Тэгээд дараагийн одоо ирэх барих нам ч юм уу ингээд солигдох юм бол тэрийг нь бас алаа. Тийм. Яг тийм байдал үүсэж байгаа учраас би зүгээр юу гэж бодож байна. Тэр төрийн өмчт үйлдвэрүүдийг шинжилгээ хийхдээ одоо бол жишээлбэл ирэх барих нам бид нар буруу гэж хэлж болох боловч одоо нэгээс сөрөг хүчин ч гэсэн хизээ нэгэн цагт ингээд ялаад энийг яах юм бол мөн адилхан асуудалд орно гэдгийг бол бас гадарлаж ойлгож тэр систем нь бол үндсэндээ энэ улс төрөөс бол хамаарахгүй байх өөрөө одоо өөрийнхөө ирээдүйн орлогоос үндсэндээ татгалзах тийм лидершип бас байх хэрэгтэй. Тэгжэл ингээд энэ салбарыгаа цэвэрлээд бид нар нэг улс төрийн сайлын үнэ биш болгоод үнэхээр улс орны хөгжилтөнд одоо үр өгөөж энэ бол зориулаад явах юм бол яг Монголын хувьд бол хөгжих болцоо байна. Ийс тэгвэл хинч гарсан ялгаагүй, хинч байсан ялгаагүй энэ тогтолцоо маань өөрөө буруу байдаг учраас бүх тэр одоо нөгөө төрийн эрхт хүрч байгаа гар хүрч байгаа хүн болгоныг ингээд нөгөө бас өөртөө адилхан болгож одоо
уусгаж авах уусгаж авах систем нь байдаг шүү дээ. Тэр бол систем засах. Яг үнэ. Сая би нэг цэнгэн гүшнээс бүр нэг асуу хийж одоо мартангаа алдах гэж байна. Сая нөгөө Oxford Executive курс явсан байсан шүү дээ. Тэн дээр бол яг нөгөө энэ олборлох салбар гэдгийг бид нар одоо өнөөдөр ингээд автоаш налтамлаараа л яриад байгаа байхгүй. Тэгээ хатуу дотроо бүр ингээд цөөн нүүрс зис алт Жон шигэл ингээд байхгүй болчихж шүү дээ. Гэтэл нөгөө саяны дээр юун дээр л маш олон асуудлуудыг хөнддөг баялагын сангийн тухай. За тэгээд нөгөө газрын төс гэж ямар өөрөө том сектор вэ тий. Одоо бид нар чинь бол ингээд бас ашигт налтамлын хууль за газрын төсний хуулийг ингээд явж байгаа боловч одоо нөгөө бусад зохицуулж байгаа хуулиуд дээр одоо жишээл үнэлгээний тухай хууль дээр гэлтэхэд яг одоогийн хатуу ашигт налтамлын олборлож байгаа ордын хэмжээнд авч үзэх юм бол тэр газрын төсний орд одоо хөдөлгөөрг болчихж байгаа. Хайгуул ихэд 18 сум дамнаад хитэн аймаг дамнаад ингээд явчихж штэ нөгөө тал байна. Гэвтэл бид нар олборлох салбарынхаа доторх одоо энэ ялгаатай байдлыг харж ийшээгээ бас анхаарал хандуулж хууль эрх зүйчнээ бас бэлтгэхгүй бол нөгөө барьсан үйлдвэр маань төв хийд байхгүй гээ одоо сууж байгаа шүү дээ. Бид нар чинь 27 онд ашиглалтанд орно гэхэд бид нар одоо ч хайгуул ээж таагүй. Тэгээ хайгуул хийгээд явах хугацаа нь хизээлээ хэрвэлээ ашиглалтанд орох хугацаа нь хэрвэлээ гэд ингээд бодохоор бид нар одоо энэ дээр бүр нэг шаардлагатай ингээд нөгөө анхаарал хандуулахгүй болохгүй болсон юм уу байхгүй. Одоо тэгэхээр нөгөө ингээд аюул олон бид нар нөгөө 14 мега төсвөл за саяны тайны дээр 20 50 гээд тэгээ бид нар бүр харин 500 бодлогын баримт чиг гаргачаад нэгийн ч ингээд дүгнэж үзээг байхгүй. Тэгэхээр энэ дээр бас яг ямархуу байр суурь миний хувьд байна хоёрт маань зүгээр ингээд харахаар биднэрт асар их судлаад манайхан ч одоо ингээд бүхэл юм дээр одоо судалгаа шинжилгээнд үндэслэж шийдвэр гаргая гэж ярьдаг хэлсэн шүү дээ. Тэгээд тэрнийхэн дагуу бүр хэдэн зуун саяар нь л ингээл олон улсын байгууллагууд хөлсдөл бид нар чинь нэг асуудлыг 3 4 байгууллагуудаар судлуулаад ингээд авчдаг. Бид нарт хангалттай хэмжээний тоо баримт болон шийдлүүд цаасан дээр ирсэн. Ингээд бүр сүүлийн 10 жил бол тэр утга алдсан юм билээ. Бүр ингээд хид хідэн янзаар нь ингээд хийсэн. Портроор зөөж ингээд яриад. Тийм тэгээд төрийн байгууллагууд дээр бол тэд нар мөр ингээд байждаг. Хамгийн гол нь за ингээд асуудлууд нь хүрээд ирлээ. Шийдлүүд нэм юм гарц гаргалгаанууд байгаа юм. Үйлдэл байхгүй. Тийм. Execution буюу хэрэгжилт байхгүй. Тэрийг хийх чинь өөрөө нөгөө өөрчлөлтийн менежмент биднэрт гарч ирэх юм байна. Тэгэхээр нөгөө нэг ер нь салбар нь хамаагүй ганц уулуурхаач биш одоо эрчим хүчч биш. Ер нь ингээд салбараа за энэ дунд шатандаа очиод эн чинь нөгөө нэг хэрэгжилт өөрөө байхгүй болчиход байна шүү дээ. Топ төвшнээс тэндээс чиглэл гарч ир чинь манай засгийн газар чинь гой чиглэлүүд дандаа гаргадаг шүү дээ. Ингээд харахад бол эвгүй гоё ингээд одоо л манай улс чинь бол гоё хөгжиж байгаа юм байна гэдэг юмнууд гаргадаг байхгүй. Монгол улсын засгийн газар бол ингээд нэрэл асуудлуудаа мэдээд байгаа юм байна гэмээр. Тэгээ хэрэгжилт ягаад байхгүй болчихно гэр тэн дээр очиод нөгөө хийх ёстой шүү дээ. Тэрийг хийх тэгэхээр хин нэгэнд одоо дургуун хүрэж байгаа болоо таалагдахгүй болоо хийхгүй байгаа гэсэн. Яг нөө таран хүн төгсөж байгаатай адилханаар ер нь өөрчлөлт хийгээд ямар нэгэн байдлаар золиос гарч таарна. Тэгэхээр манайхан тэр золиосыг хүртэх айгүй дургуул юм байлаа. Одоо яг нэг юм нь болохоор тухайн өөрчлөлтийг салбарт хийхэд 80% нь сайжилт гарна гэд гараад ирж байгаа. За бүх судалгаа тооцоололоор 80% нь окей болж байгаа. 20% дээр нь бол үнэхээр тэр 20% л өгөх юм байна гэдэг. Тэгэхээр манай хэд болохоор нөгөө 20%-ийг харж яснаа. За тэгэхээр болохгүй юм байна. Жохон хүлээж хийнэ. За миний үед гарын үсээ зураад энийг хийчихвэл энэ 20% дээр нь алдсан гэд хүмүүс надлуу дургуутсах юм байна. Тэгээ сонгохгүй юм байна. Би яхад сонгогдохгүй юм байна. Би эсвэл даргын судлаасаа байхгүй болчихгүй тань. За тэгэхээр миний үед л биш гэд. Тэгээд нөгөө тийм хийхгүй эсвэл ингээл нөгөө нэг хойшин тавиал ингэ явчихдаг. Тэгэхээр нөгөө нэг ямар нэг юм өөрчлөлт хийхэд 100% одоо гоё төгсөн байхгүй. Тэгээ манай төрийн алба бол 100% төгсөн хайд юм л ингээл өөр нэг байгууллагаар судалгаа хийлгэж үзэл энд асуудал шийдэгдсэн чинь энэ нь арай бага юм байна гэл ингээл ингэ яваад идэг. Тэгээ нийлүүлж хагаад хамгийн төгс хэний ч талаас харсан буруугүй зүйл хийх гэд үзээд байгаа юм шиг байна. Гэтэл тэр зүйл үгүйсээ гарч ирэхгүй. Тэр нөгөө алдагдсан цаг хугацааны нөгөө нэг өртөг байгаа шүү дээ. Тэрийг бид нар бас тооцох хэрэгтэй болчихно. Эсвэл түүчин өөрөө бид нарт тасар өндөр болгочоод тэгээ магадгүй бид нар харж үзэж байгаа за нэг 60%-тэй сайжруулалт байвал тухайн цаг үедээ хийх л ёстой байхгүй. Одоо 40% дээр алдаж байгаа ч гэсэн өнөөдрийн 60%-ийн сайжруулалт бол биднэрт хэрэгтэй байгаа учраас хийчихнэ. За тэгээд дараачийн дарга нь гарч ирээд дараагийн одоо шийдвэр гаргагч нь гарч ирээд тэр 40%-ийг дахиад сайжруулъя явуулъя. Тэр үед эн чинь өөрөө засаад явах хэрэгтэй байхгүй бид нар. Одоо нөгөө уул нь бол шийдвэр гаргах чинь хамгийн одоо чухал шийдвэр гаргахын төлөө л одоо энэ засаг уулан байгаа шүү дээ. Тийм. Тэгэхэд бол яг хөө шийдвэр гаргахгүй одоо шил ялангуяа өнгөрсөн нүүрсний орлоготой их байсан үеийнх ингээд аваад тэгэхээр зүгээр ингээл нөгөө орлогын идэл уугаал тэгэл ерөөсөө ямар шийдвэр гаргахгүй тэгэл нэг тийм шоу хийгээл явж байгаа бол ерөөсөө тийм дэндүү газар асуу учраас бол яг одоо бол
бүх юм нэг дор шийдэгдэнэ гэж би бодохгүй. Гэхдээ бол уул нь бол манай эдийн засаг бол их хасаархан. Нэг одоо Америкийн эдийн засаг ингээл 50 мужтай ингээд яаж байгаа юм биш. Тэрний оронд бол зүгээр одоо за эрчим хүчний салбарт юу вэ гэхээр захилгаан нь ер нь энгийн үгээр одоо шинэ станц байхгүй наа. Тэгвэл шинэ станц барь дуусаа. Бид нар бол маргаад одоо яриад байх юу ч байхгүй. За PR хийх шаардлагагүй тий. За төмөр зам нь одоо юу гэдгийг одоо жишээл байгаа Улаанбаатар төмөр зам нь болохоор нэг ганцхан юм шугамтай. Тэгэхээр нэг юм олохтой бол зөөхөд бол хэцүү. Тэгээд дийлэнхийн дандаа транзит юм зөөгөө дотоодын юм зөөхгүй байна гэдэг. За тэгвэл үргэлтгэё. Захилгааны ингээд захилгаанжуулъя болоо. Өөрийн ярих юм байх. Ингээл явхад бол уулын гайгүй юм шиг байгаа. Тэгсэн мөртлөө бид нар тэгэж чадахгүй гэдэг нь бол хамгийн одоо юу л да эмгэнэл дээрээс нь мөнгө нь байсан ч тэрийг хийхгүй. Мөнгө нь байхгүй дэ тэрийг амлаад идэг. Энэ нэг юм ач холбогдлын дараалал гэдэг юм байх бүр одоо суман дээр одоо тог цахилгаан нь очихгүй байхад чинь тэнцээ соёлын түбэрийг л сууж байгаа шүү дээ манай улс чинь өөрөө ингээд айгу тодорхой нөгөө зүйлүүд төр тэр чинь нэг жилдээ бид нар орон нутгийн аль нэг суманд шинэ бүтээн байгуулалт хийхгүйгээр жишээ нь нэг том цахилгаан станц босгож ирээч гэдэг юм. Тийм хэмжээний юг манай төсөвд ахаар тий байгаа байхгүй. Энэ асуудлууд чинь нэг жилд нэг асуудлаа гараас гаргаад яваад байвал болох уцлахгүй. Тэгэхээр нөө алдж байгаа мөнгө ч ороод ирнэ тий. Нөгөө алдагдж байгаа мөнгөөр буцаагаад бид нар оруулаад дараа жилийн нөхцөл байдал сайжраад явна. Тэр нэг иймэрхүү шийдлүүдээ гаргахгүйгээр нөгөө жоохон нөгөө юм юугүй л аадах шүү. Бүх хүнийг одоо гомдоохгүйгээр төсөв батлна гэдэг зүйл одоо энэ хурал дээр бас их явж байгаа. Би одоо гэрхэн болол харж байгаа зүйл болохоор айл нэг тойрогч байт юм уу тий. Айл нэг унаас ингээд хамааралтаар за тэнд нэг тавихгүй бол болохгүй, энд нэг ихгүй бол болохгүй. Ингээд гэсэрээтэл ингээд ирээгээр хураавар юм болчдөг. Энээс нь л одоо зайлуулахын тулд одоо 48-нд гишүүнийг бол жагсаалтаар сонгосон. Томсгосон тойрог гэл. Томсгосон тойрогоор сонгож орж ирж байгаа. Тэр утгаараа арай жоохон сайжирч ах шүү. Тэр нэг юм жаллаг довны ус төрчлөлтөн арай гайгүй болж хэлж байна. Гисэн хідээ чинь бас нөгөө нэг өөрчлөгдөхөд цаг хугацаа бас айгүй хэрэгтэй байгаа юм л та. Тэгэхээр ингээд бид нар ингээд ач холбогдлын дараалал гаргаж ирэхгүй бол одоо энэ 20-50-ыг хэрэгжилт аягүй сайтай яваад байгаа шүү дээ. Манай улсын ASEAN 2050 чинь бол 70% хэрэгжилттэй. Ягаад гэхээр тэр төслийг эхлүүлсэн гэдэг нэр авахын тулд одоо жишээ нь 200 тэрбумаар хийгдэх төсөл байхад энэ жилдээ 2 тэрбум тавьчихна. Тэгэл оруулчих гэдэг оруулчих. Тэгээд 70% үнэлгээ. Тэр зэрэг эхэлчихэж байгаа байхгүй. Тэр гүйцэтгэл энэ төр нь хизээ дуусах энэ төр нь хамаагүй. Дуусаагүй ажлууд гэдэг чинь төрд бүр нэг хэдэн мянгаараа нэмэгдсэн. Бид ямар ч байсан ихлэв шав тавиад орхичдаг нэг газар. Тэгэл нөгөө төсөл нь эхэлсэн явж байгаа гэдэг. Лист гараад ирчихдэг. Харин тэгэхээр яг би ингээд зур нөгөө хараад тахаар одоо харцангуй одоо парламент ингээд шүүмжлэлтэй олон зүйл шинэ одоо томсгосон тойрог гэл те саяны ярьдаг жалгад дооны үзлээс арай гарыг гэл ингээд өөрчлөлөө шүү дээ. За мэдээж асуудалтай юмнуудаас харж илэн бид нар одоо сүүлийн эдэн хагас жил 4 жоо процессоос гэхдээ давуу тал бас байгаад байна. Одоо нөгөө бүр нэг ихтгэл найдвар алдаад те одоо ингээд нөгөө талтаа ингээд үүний ярьдаг маш их судлаачдын үгийг сонсохгүй байна. Бас нэг оролцогч бүр манай подкастт ороод хэлж ирсэн 20 жилийн өмнө яг өнөөдрийн энийг бүр ингээд сануулж ирсэн олон улсын байгууллага гэдэг. Тэрийг сонсоогүй. Бизнес эрхлэгчдээ сонсдгоо, итгэдэггүй. Эднэр ингээд худлаа хатаад ингээд өөрсдөө яах гэдэг давуу эрх үүсгэх гэдэг ингээл те. Гэтэл эргээл нөө 20 жилийн дараа эргэж ирэж энэ зүв байсан юм а төмөр замаа холбох хэрэгтэйсэн. Энэ 34 чинь буруу байсан юм а бид нар ер нь ингээд амнаатаараа л орлуулдаг байж гэл ингээд нөгөө 20 жилийн дараа саяны нөгөө ярьдаг энэ их хохирлыг амсчиж бид нар ингээд хийгээд байна шүү дээ. Тэгэхээр одоо байгаа энэ мэрэгжлийн хүмүүсээс сонсооч, судлаачдаа сонсооч. Эдгээр чинь ингээд маш олон зүйлийг нь харж байгаа зүгээр нэг ингээд санаагаараа тавьчихсан зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ өөрчлөлтийг одоо энэ залуу гүшүүд маань илүү хийх юм шиг ба. Одоо тэд нартай маш их найдлага одоо төрж байгаа. Ялангуяа бидний ярьж байгаа одоо энэ ардчилсан гэсэн мөртлөнгөө ардчилсан биш юм шиг нэг юм бид нар амьдраад байна шүү дээ. Хүний өмчийг үнэлдэггүй, хүндэлдэггүй, булааж аваад нэг өглөөс эрэхтэн л нэг төр давлаа. Эсвэл үгийг хэлүүлдэггүй. Үзэл бодлыг илэрхийлдэггүй. Чи яхаараа намайг ингэчилдэг ингээл те. Ингээд нэг юм хагас ардчилсан, чөлөөт гэхэд бас чөлөөт биш эдийн засагтай. Бүх юм нь үн зохицуулах гэдэг. Төр орж ирээд зохицуулах гэдэг те. Энэ одоо байдлыг бид нар яг жинхэнэ одоо ардчлал гэдгийг авчрахгүй л болвол саяны дээр ярьж байгаа систем чинь ингээ байгаад тах юм бол хэврэл байгаад тах юм шүү. Тэгэхээр одоо энээс гаргалгаа маань яг одоо ойрын ганц 2 жилийн дотор бид нар юу хийх вэ? Гэхдээ миний бодлоор одоо ясар их хүмүүс таалагдахгүй л үйлдэлүүдийг хийх ёстой болох байх. Тийм одоо тэрэн дээд ирээдүйд заав сонгогдохгүй тул тийм өвдөлт мэдрэх хэрэгтэй шүү дээ бид нар. Орон нутаг дээр бол жишээ нь би очиж байгаа нь уулзалтан дээр очиод
манай аймаг одоо уулуурхаагүй аймаг гэж зарлцсан аймаг байсан. Бид нар одоо уулуурхаагүй гэрэл байна гэд. Тэр нүгэ тэгээд танад одоо тавигдчихж байгаа тэр албаагчдын чинь цалин хаанаас урж ирж байгаа. Тэр та нарын бариулмаар байгаа сургууль цэцэрлэгийн чинь төсөв нь хаанаас урж ирж байгаа. Манай улс ер нь хаанаас мөнгө олдیں۔ Тэр бүх мөнгө чинь өмнөгөө Эрдэнэ гэсэн хитгэн л газар байгаа шүү дээ. Оронд те нэг хитгэн л аймагаас орж ирж байгаа шүү дээ. Тэгээд хайш чинь яах юм? Эсвэл та нар тэгвэл улсын төсөөс ямар нэг хөрөнгө оруулалт авахгүй байх юм. Тэг ингээд хэрэв уулуурхай мөнгө хэрэггүй гэж үзэж байгаа юм бол тэгэд энийг одоо шууд л хийх хэрэгтэй байгаа юм л да. Одоо бодит байдал дээр бид нар тулах хэрэгтэй байхгүй. Одоо ингээд Монгол улс уулуурхайгаар хөгжинэ гэдэг боломжгүй байгаад байна. Бид нар дэлхийд өөр өгч чадах юм одоохон байхгүй. За мэдээж мал аж ахуйн салбар хөгжих ёстой. Гэхдээ тэрний жин нийт нөгөө нэг даацаараа бага байгаа юм байна. Ашиг айгүй бага байна тэндээс. Тэгэхээр тэрийг сайжруулахын тулд дахиад тоног төхөөрөмж юмаа сайжруулах ёстой. Тэрэнд дахиад мөнгө хэрэгтэй. Нөгөө л уулуурхай орж ирнэ. Тэгээ бодит байдал нь энэ байгаа учраас бодит байдал одоо хүлэн зөвшөөрөө бүгдээр хэлээд хүмүүсийн хийх сонсохыг хүсэж байгаа зүйлийг биш бид нар бодит байгаа хэрэгтэй зүйлийг хэлж сурахгүй бол эн чинь өөрөө нөгөө нэг айгүй удаанаар ингэ явчихна. Тэгэд миний бодлоор бол 1-2 жил дээжигдэлгүй ойрын хугацаанд өмнөх үеийнхэн хийгээгүй учраас биднэрт одоо золиосны ус төрчд асар хэрэгтэй болчиход байна. Зүр золиосны ус төрчд гэж байгаа нь аль нэг сэдвүүдийг авч хагаад дотроо ингэж ярихаар бүх судлаач нар их хурлын гишүүд гэсэн бүгд мэддэг. Тэгчээд хэлэх юм бол хүмүүс дургуутсан. Гээд ингэ орхичдөг. Тэг бид нар бас нөгөө иргэдтэй итгэхгүй байгаа байхгүй. Энгийн эрүүл сарвал ухаантай иргэд маш их байгаа. Тэгээ тэр хүмүүс Facebook дээр комент бичиж байдаггүй л байхгүй юу. Тэгээ тэр хүмүүс завгүй өөрийнхөө ипотекийн зээлийг төлөхгүйд эсвэл бизнесийнхаа зээлийг төлөхгүйд тэрүүгээр явж байгаа юм Facebook орж харах. Тэгэхээр нүг энгийн хүмүүсүүдтэйгээ бид нар тэр хүмүүсүүдэд хэрэгтэй зүйл хийхгүйгээр өнөөдөр зээл авахгүй явсан татвараа цагт нь төлсөн хүмүүс хохирдог нийгэм болчиход шин. Хариуцлагатай монгол хүн дандаа хохирдог. Нөгөө талд нь болохоор ямар нэгэн байдлаар нэг улсаас тусламж аваад хин нэгэнтэй танил талаараа явдаг тэр хүмүүсүүд нь байгаад. Тэгээ өнөөдөр Монголоос хэн явж ийн тэгэхээр хамгийн хариуцлагатай хүмүүс нь Монголд байгаад чи ер нь ямар хэрэгтэй. Орон зай байхгүй. Тийм учраас энд байгаад ямар ч дэмжлэг байхгүй юм чин ингэж байж хахаар яршиг явъя та гэд ингэж байгаа байхгүй. Тэгэхээр чи эн чинь өөр ямар ч утгагүй байдлыг бид нар өөрөө бий болгоцсон. Тэр ингээд улс төрт ч байна уу ерөн зүгээр нийгэмд өөрчлөлт гаргахын тулд бид нар асар их үгүй гэж хэлээд айгүйх золиос гаргах хэрэгтэй болно. Одоо жишээ нэг бизнес эрхлэгч одоо нэг төрийн албаны хүнээс нэг дараагаас нэг зөвшөөрөл авах гээд байж л гэхэд нөгөө нь авилал авъя гэхэд үгүй гэж хэлээл бид нар зогсоох хэрэгтэй байгаа байхгүй. Тэр мөр магадгүй тэр тухайн бизнесмен тэр зөвшөөрлөө авч чадахгүй жоохон бизнес нь хохировч гисэн. Энэ системийг бид нар үгүй гэж хэлж таслахгүй бол эн чинь ингээл яваа тань. Ингээл үргэлжлээл яваа тань. Тэгэхээр ингээд айгүй олон удаа энэ золиосод бид нар ингээд хувь хүмүүс өдөр тутамдаа гаргаж энэ өрөө зовсохгүй бол ингээл хүлээгээл одоо нэг баатар хүлээгээ нэмэргүй штэ. Ямар ч лаг ус турч гарч ирээд ингэ өөрчилж чадахгүй угаасаа. Нэг тийм ингээ байж идэл гинт бүх юм сайхан болвол нэг том орд болтоо очиж байт юм уу монголчууд бүгдээрээ Сауди Араб шиг боломж гэдэг тийм ч зүйл байхгүй. Тэгээ бодит байдал нь болохоор өдөр болгондоо бид нар хувь хүмүүс хариуцлагатай бай. Хувь хүмүүс өөрсдөө зарчимтай байгаад одоо ингээд өөрсдийнхөө юмдаг гардаг болчвол зүгээр юм болов уу. Тэгээ магадгүй бас ингээд нэг ийм бэртгчин хүмүүс их үйдэн штэ. Тэгээд би одоо өөрөө тийм бохгүй юу. Би л айгүй тийм байдаг ч байсан. Ингээ найзуудтайгаа уулзахаараа гоё юм ирдэг. Nost тийш гэл айгүй ухаантай юмнууд ирдэг. Гэтэ ингээ Facebook дээр те нэг тэнд ор явж байгаа нэг бала комент момент гэл ингээл уран бол одоо хоёр ишигтэй хоёр толгойтой ишиг төрн мөрн гэдэг юмны доор орж комент бичнэ гэхээр би ял тийм юм биш гэдэг нэг ийм байдлаар хандчихдаг. Тэг ингээ нийгмээс хэрүүлэхин тулд бид нар өөрсдөө итгэвтэй байх хэрэгтэй юм лээ. Нийгэмд ойлгуулахын тулд яг гоо тэгэхгүй бол ингээд би болж ийн гэдэг байдлаар чимээгүй яваад тахаар чинь нийгэм маань галзуурал тавцсан юм шиг мэдрэмж бид нарт өөрсдөө аваад цэцэлж автуулж байгаа юм шиг тийм автуулж байгаа юм шиг. Гэтэл тийм биш шүү дээ. Монголчууд их саруул одоо улмал хэрсүү болоод байна шүү. Монголчууд айгүй миний бодлоор бол ийм байна. Улс орны эдийн засгийн хөгжил болохоор бол ийм тодорхой үе шатаар явдаг. Ингээд одоо бол бид нар ямар үе шат дээр байна гэхээр яг хөө зах зээлийн шилжилт ингээд анх хийхэд нэг 12 жил шаардсан байх. Одоо 2002 он гэхэд бол арай гайгүй болж ирснийг би санаж байгаа. Тэгэхээр бол нэг зах зээл гэж юу байдгийг ойлгохын тулд нэг 12 жил шаардсан. За тэгэхээр тэрийн дараа уул уурхайн одоо бүтээгдэхүүний үн айжмаар өсч эхлээд тэгээд ерөнхийдөө энэ уул уурхай чинь хэрэгтэй юм байна. Энийг хөгжүүлэх юм бол орлого их олж ирэх юм байна, мөнгөтэй болох юм байна гэсэн ойлголт төрөхөд бас нэг 12 жил шаардаад 2002-оос 2012 оны хооронд одоо энэ салбарыг ойлгох, хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдэг нэг тийм консенсус төрөх энэтэй холбоотой төлөвлөлтийг хийх нэг юм үе байсан. За тэгээ 12 жил бол энийг хэрэгжүүлсэн одоо ингээд дуусч байна. 26 оноор үндсэндээ ингээд
дараагийн 12 жилийг аваад үзэхээр бол бид нар уул уурхайг бол нэлээд хөгжүүллээ. За яг дүгнэлт нь ярих юм бол том уул уурхай компаниудтай бол хувийнхч бай, улсынхч бай. За тэгээд одоо арилжааны банкуд, дааш банк бусууд бүгдээрээ энэ уул уурхай гэдгийг ойлгодог боллоо. За энэний тээвэрлэлт нь хөгжлөө, логистик нь хөгжлөө. За судлаач нар нь одоо жишээлбэл судалгааг нь хийлээ. Тэгээд одоо бол дараагийн алхам нь юу вэ гэдэг тийм юм руу л орж ийн л да. Одоо уул уурхайсан бол мэдээж ингээд цаашаа бол Монголын эдийн засгийн гол одоо салбар хിവэрэ байна. Гэхдээ бол өөрийн гэсэн нөгөө физикийн хувьд багтаамж нь одоо ингээд ерөнхийдөө бол зах зээлийн багтаамж тэр нөөцөнч тэр бас ингээд хэмжээ хязгааргүй жил болгон 20-30% ингээд өсөж нэмэгдээд байна. Тийм. Тэгэхээр бол одоо бид нар за яг 100 сая тонн нүүрс гаргалаа гэж бодъё. За 120 сая ix гаргалаа гэж бодъё. Тэглээгээ тэр одоо зарчмын хувьд бол яг тооны өсөлт байгаа. Зарчмын хувьд бол хിവэрэ байна. Тэгэхээр цаашаа энэ Монгол улс яаж хөгжих гэдэг бодлогоо нөгөө бид нар айгүй сайн шинжилгээд гарах ёстой. Тэгэхээр бол тэр 2050 одоо тиймэрхүү мөрөөдлийн жагсаалт бол ямар ч хэрэггүй байна. Зүгээр л одоо ингээд та нар ялангуяа одоо юу гэдэг ажил хийж үзсэн практикийн хүмүүс ингээд аваад үзэхээр ерөөсөө 10 жил хийх юм бол уулын их тодорхой байна. За нэг 2 3 үйлдэл барьцээ. Орлоготой байгаа дээрээ тэр нөгөө цахилгаан станцуудаа барьцээ. Энэ хоёртой байхад дахиад байдал жоохон өөрчлөгдөн. Манай нөхцөл өөр болно. Эдийн засаг арай товторчих байх. За тэгээд нөгөө боловсрол, эрүүл мэнд тэгэл ингээд хөгжүүлэхэд тэнд ерөөс тийм 2050 шиг тийм мөрөөдлийн хэрэггүй байхгүй. Айгу практик юм. Одоо бол иймэрхүү бид нар хилцэлвэн. Гэхдээ бол миний бодлоор тэр нэгдүгээр урт цасны бодлого шинжлэх хэрэгтэй. Тийм одоо нэг олигтой нэг юмтай болох хэрэгтэй. Барьцтай, тооцоотой, хиймэл одоо тийм юм биш. Санхүү эдийн засгийн тооцоолтой юм л шүү дээ. Ядаж тий. Одоо ингээд яг юугаараа барих гэдэг байгаа, хэн барих гэдэг байгаа гэдгийг нэгдүгээр. За хоёрдугаарт нь яг залуу улс төрчтэй хувьд бол бас тодорхой хэмжээгээр ихтгэл байгаа. Гэхдээ бол бас 100% тэгж одоо ихтгэл юу гэмтэ даах чадвар байна уу гэдэг нь бол бас асуудалтай. Яг гэвэл өмнөх одоо үед бол бас л залуучдыг одоо их мэдл гаргаад одоо ингээд сайхан юм хийнэ гэж хүлээсэн. Тэгээд 4 жил юу хийснийг бол бүгдээр харсан. Нүүрсний хулгайг бол амар төвшөнд бол гарсан. Тийм. Тэгэхээр бол цэвэр тэргүүрээ бол бас болохгүй байх. Тэгэхээр бол энэ дээр бол нэгдүгээр төлөвлөлт нь сайн байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол хэрэгжилт нь сайн байх хэрэгтэй. За тэгэхээр нөгөө улгай их боломжуудыг хаах одоо нөгөө яг хувийн хвшлээ бодтойгоор дэмжих. Жишээлбэл одоо би юу гэж бодох юм бол нөгөө бодож байгаа зүйл нь захилгаан станц барих гэхэд нь манайд болчихвол хууль эрх зүйн орчин яаж дэмждэг гэл энгийн асуулт. Тэг хөрөнгө оруулалтыг хамгаалдаг юм. Үгүй тийм байхгүй. Гадны тоног төхөөрөмж импортоор авчрахад ямар нэг дэмжлэг байна уу? Татварын дэмжлэг байна уу? Гэхдээ юу ч байхгүй гэж хүнийг ингээд та станц барь эсвэл ингээд идэг. Үйлдвэр дээр яг адилхан. Ингээд үйлдвэр барина ингээд бүгдээрээ ярьдаг. Үйлдвэр бариад үзэхэр бол тэр татварын одоо хөнгөлж байгаа юм. Татвар импортын юуг нь бол нөтмөцөөс нь чөлөөлж байгаа. Гэхдээ юу ч байхгүй шүү дээ. Тэгчээд яаж одоо энэ улс хөгжинө гэж боддیں۔ Тэгэхээр бол ярих биш. Яг боддоо тэр эрчим орчин хүсэж байгаа юм л бий болох хэрэгтэй. Аж үйлдвэрийн бодлого тэр аж үйлдвэр. Эрчим хүчнийх эрчим хүчнийх. Нийлүүл тал дээр шүү дээ. За тэгээд дараа нь бол тээврэх дээр, логистик дээр. Тэгснийхаа дараа бол бид нар тодорхой хүлээлттэй байж болох баха. Зүгээр миний хувьд бол яг одоо өнгөрсөн 12 жилийг аваад үзэхэд бол үнэхээр одоо Монголын экспорт нэлийг өссөн. Одоо биднийг бол ингээд тасад ажиллаж байхад одоо үндэсний хөгжлийн хороонд намайг байхад бол нүүрсний экспорт бол тэг байсан. Одоо болохоор хэд дахин өссөн байна. Төсвийн орлого хэд дахин өссөн байна. Боломж бол их байна. Тэгэхээр одоо хөгжлийн банк байгуулад нэлээ их одоо туршлагатай боллоо, муу сайн ч гэсэн концессийн юутай боллоо, системтэй боллоо. Төсвийн орлого бол дээзэгтэй хүрээд байна. Хэдийгээр энэ жил жоохон багаслаач гэж байгаа боловч бол одоо өнгөрсөнтэй харьцуулахад маш их байна. Тэгэхээр энэ нөөцөө ашиглаад маш богино хугацаанд бол үр дүнд хүрч болох үгээр миний бодлоор хүрч болно. Гэхдээ бол их сайн одоо удирдлагын багтай байх хэрэгтэй байна. Зорилго их сайн байх. За их хурл нь бол энэ дээр бол бас яг миний хэлдгээр эргэцэн орчны бүрдүүлэлтээс анхаарад өөр одоо илүү тотоо юм гэхээсээ илүү яг одоо нөгөө үндсэн ажил руугаа яагаад бол энэ улс бол одоо хөгжих бол болцоо их л байна гэж би боддгийг. Эний хувьд ингээ харахаар одоо жишээ нь эрчим хүчний салбарт ирч гэсэн өнөөдөр ч гэсэн хөрөнгө оруулагч нар орж ирж болохоор одоо энэ өнөөдрийн хууль ашиглаад хэрэв хуулиа дагаж мөрддөг гэсэн байна шүү дээ.
Тэгэхээр чи ингээд нөгөө нэг бид нар ингээд хууль эрхцэн орчныг одоо ингээд сайжруулаад шинэ хуулиуд хэрэгтэй ч юм гэж бодооддаг. Гэхдээ одоо байгаа хуулиуд дээр нэрнэлэн сайн ажиллах ёстой юм шиг байгаа юм л та. Уг нь бол тэгж нөгөө суур нэг үндсэн зарчмууд байгаа шүү дээ. Тэгээд нөгөө салбаруудынхаа уялдаа холбоог нь хамт хийцэн. Тэгээд уялдаа холбоогүй байдал чинь л өөрөө асар том юм асуудлыг үүсгэж байгаа юм лээ. Энэ нэг юмш замраагүй байдлыг хүнийг хий хоосон баахан бичиг баримтууд далгаж гүйлгдэг. Нөгөө талдаа энэ төр юу хийн, төр хамгийн чухал нь юу хийхгүй юм гэдгийг юусэн тодорхойлж өгөхгүй бол бид нэр ингээд дандаа хэрэггүй ажлуудыг төр хийгээд яваад байгаа байхгүй. Ахуй ажилдаа ингээд түүхтэд тийм бэжэж өөрөө өөрсдийнхөө хийх ёстой мийг хийхгүй юм бэжэж хаавсаа яваад хувийн компани тэнд бизнес хийх гээд явж хахад тэр хувийн компани тэзүүг явж төр үнэлэх гээд байгаа байхгүй. Тэр компани одоо тэнд ашигтай ажиллана уу, алдагдaltaй ажиллана уу, тэд нар тэнд буруу хийгээд авахурна уу. Тэдний л өөрсдийнх нь асуудал шүү дээ. Ягаад гэвэл тэр хувийн компани тэр эрсдлээ өөрсдөө өөрөнд тэгж яхад яагаад тэр тэзүүгийн төр авчиж бодлого гадаг тийм. Эрсдэл үүсэх юм бол төр мөнгөний гаргах гэдэг юм уу? Яах гэдэг. Тийм биш юм бийж ингээд тиймэрхүү асуудлууд төр дандаа ингээд нэг өөр өөрсөндөө шинэ ажлууд бодоод олцсон төр нь. Тэгээд тэр нь ямар ч өгөөж байхгүй. Хаана өгөөж байхгүй. Хойрондоо баахан цаасууд үйлдвэрлээл яваад идэг. Нөгөө төрийн албаа хаагчид нь тэр цаасуудыг бас хянан үнэлэн яана ингээл ингээд хиймэл ажлууд өөрсөндөө бодож орчоод тэр хиймэл ертөнц дотор цаасан донд амьдраад байгаа хгүй бид нар. Тэгээд нөгөө хийх ёстой нөгөө тодорхой бачуулан доктор ингээд ярьж байгаа ажлууд нь тодорхой байж идэг. Тэрийг бол хийхгүй. Тэгээ одоо ингээл 24-өөс 28 оны хөгжлийн төлөвлөгөөг бид нар баталсан шүү дээ. Түрүүжилчингээ юм болол энэ ч юу орох уу орохгүй юу яах вэ гэл. Тэгээл 2030 он хүртэлх бас төлөвлөгөө байгаа. Тэгээд ингээ 2030 он төлөвлөгөө байдсан чи одоо ихэд 25-аас 30 он гээл нэг 100 жилийн үед би бүр байхад энэ ч одоо хийзэнэ ажил хийх гэдэг юм болов гэмээр. Засгийн газар тэр эдийн засгийн хөгжлийн яам нь ерөөсө төлөвлөгөөний хооронд л явааддаг. Харин тийм. Харахгүй одоо нөгөө нэг юм ер нь бол яг бодит ажил дээр төлөв. Одоо бид нар нөгөө нэг юм уулуурхаан салбар гэдгээр нь манайх бол хамгийн их одоо яг саялдаар хэлэхэр сорилт гэдэг юм бид нар. Яг шууд хэлэх юм бол зовлон багхгүй. Одоо яг энэ төрийн энэ ойлгомжгүй, уялдаагүй холбооны үр дагаврыг яг бид нар амсдаг. Маш олон уялдаа холбоогүй хууль, дүрм, журам гаргаа ийцэн тэрнийхээ хэрэгжилтийг хангуулна гэж зур цаасл үйлдвэрлэдэг байдаг. Тэгээ би зүгээр яг нэг л жишээ хэлэхэд 95 онд бид нар чаах баалгачны хуульд болсон. Одоо 25 жил. Тэгээд байгаль орчны энэ ч одоо хууль бол аль асуудлаас бид нар зохицуулах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл өнөөдөр байгаль орчны дороотлол нь бүр дооцохтой тулцсан. Ямар ч энэ одоо бид нар өөрчлөн сэргийлэх, хамгаалах тий нөө үндсэн хуулиар олгогдсон одоо бид нар эрүүл аюулгүй орчинд амьдрах ч одоо чадамжгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр нөгөө хууль гэдэг нь зөв хууль үйлдвэрлэх биш, асуудлыг шийдвэрлэж гин үү? Асуудлаа шийдвэрлээд ингээд дууссан бол тэр хуулийг өвчнгөө болоод одоо саний ярьдаг бидний бүгд 8 дахь Монгол ард улсын хууль одоо байхгүй болсон улсын хуулийг тий. Тэгээд ийм нөгөө маневртай, хурдтай цаг үетэйг нийлж явахгүй бол зарим нь ингээ бүр хөшөө хөдлөхгүй. За ингээд нэг л хууль гарцсан юм чигээ. Зарим нь бол ингээ бүр ингээд ирэмдэглэл ингээд нөгөө хуулиа баймаг шаардлагатай өөрчлөлтүүд ингээ хийгээд байдаг тий. Тэгэхээр энэ асуудлууд дээр одоо нөгөө хийдэг ажлаа хийдэг болвол тий их зүгээр юм шиг байна даа л гэж хараад байдаг. Парламент нь бол яг энийг хараад энийг хийдэг. Засгийн газар нь бол яг хэрэгжүүлдэг. Тэгэхгүй нөгөө бичиг цаасанд одоо яагаад гэдэг чинь нөгөө ахуйн ажилдаа зууралдаад энэ үндсэн бодлогын нэрлүүд ингээ хаягдаад тэр нэг юм урай лооз юм шиг ингээ хаа байсан хүрхгүй юм шиг ингээл холдуулаад тавиад ш за 20 25 20 50 одоо юу гэдгийг тий. Гэхдээ тэр нь ингээд нөгөө үнэлэгдэж дүгнэгдээд эргээ биелэлт байхгүй ингээ байгаад яваад байдаг. Тэр бол яхан аргагүй нэг одоо бол яг ер нь бол биелэлтээр анхаарахгүй бол өнгөрсөн одоо жишээл хугацаанд төлөвлөсөн байсан тэр нэг үзэл сайлах үйлдвэр, нефтийн үйлдвэр одоо эрчим хүчний төслүүд бүгд тассан юм. Тэгэхээр бол одоо энийг бол хэрэгжүүлэх ёстой гэж одоо хэлэх нь ч одоо хайшаа би бүр гайхаад байгаа. Яг зорилго бол тий зорилго бол ёстой ашиглалтанд орох ёстой юм байхгүй юу? Одоо яг нэг манай салбарын онцлог нь нөгөө юм тэзүүгээ бариад хийчээд тэн дээрээ үнслээ бүх юм хийгддэг. Нүдэнд харагдаж гарт баригддаг юм ажил хийдэг хүмүүс. Одоо гэтэл чи ингээ бидний юм чигээ юу ч нүдэнд харагддаг. Одоо сүүлдээ нэг PR болол те нөгөөх нь ингээл нэг гоё макет 3D болол ингээл бидрийг хураал гэдэг. Одоо тэрийг хараад нэрэж болох гэж байгаа болов уу гэж явсаар гал бид нар ийм цаг хугацааг алдсан байна л да. За ингээд ярьсан чи маш олон сэдвүүд бас байх юм байна. Гэтэ яг зүгээр одоо нэгэнт ингээ хийрэж байгаа дээрээ баг энэ хугацаанд одоо сайн боловсон хүчтэй бэлтгэх хэрэгтэй юм байна. Залуучууд руу хандах хэрэгтэй юм байна л гэж хараад байна шүү дээ. Одоо энэ хугацаа бид нар ашиглаад үйлдвэрээ бариагүй болвол ирээдүйд бид нар уран олборлож экспортлох гэж байгаа бол газрын олборлож экспортлох гэж байгаа бол
тэн дээр ажиллах боловсруучч одоос бэлдъя. Сэргээг төрчмөрч ашиглаж байгаа бол боловсруучнаа бэлдъя. Нүүрсээс станцаач байгаагүй тэгэл нүүрсний инженерүүд бэлдээд байдаг. Тэгэхээр яг ингээд нөгөө цаашдаа бид нар тэгж хөгжинө гэж тэмүүлж байгаа бол тэрэндээ одоо чиглэсэн одоо боловсруучнаа ядаж бэлтгэхт анхаарья гэж бас уриалмаар санагдаад байна. Тэгээд яг энэ боловсруучч ирээдүй гэдэг маань илүү одоо бидний ярьж байгаа зүйлийг бодтоор одоо хэрэгжүүлэх те дараагийн үе байх нь байна. Тэгээд яг улс төрчдөд одоо миний хэлдэг нэг зүйл бол залуу ирж байгаа. Энэ үе бол одоо тэгж нөгөө хий хоосон нэг 2 хил махан тууртаад явдаг те. Одоо тархиа ингээд амархан угаалгадаг тийм үе биш. Маш хэрсүү, юунаас юу бүтдэг, юугаар юу хийдэг, яаж мөнгө олдог гэдгээ мэддэг юм уу ирж байгаа. Тэгэхээр энэ сонгогчдоо мэдэрч маш зөв улс төрийн манлайлал бас үзүүлж иж одоо улс төрийн карьер одоо бодож байгаа юм бол те урт хугацаанд бас улс төрт илүү амжилттай явах юм болов уу гэд энэ цаг хугацаа бол бидний бодож байгаас ч илүү ойрхон ирчихсэн байгаа гэдэг бас ингээд хэлээ. Тэгээ өнөөдөр суралцсан ирж Илэн Далангуй сайхан яриа өрнөсөн та хоёртоо маш их баярлалаа. Ажилт нэмжилтсэн. Баярлалаа. За ингээд үзэгчтэй өнөөдрийн дугаараар сонирхолтой зочдтоос Илэн Далангуй ярилцлаа. Тэгээ Мегмар гараг бүрт Mining Post podcast-ийн ээлжид дугаараар уулзъя. Баярлалаа баяртай.